Хей, за юу яцхан? Би нэгэн сан юм болж хамаг дансаа зүсэтгэж сонсогч та нартай санхүү өгөхөөр ороод ирлээ. За тийм хайр байна ч гэж юу байх вэ? Бид энэ подкастаар дамжуулан санхүүч хүний ажил амьдралын хэм маяг, мэргэжлийн ёс зүйн ур чадвар нь амьдралд хэрхэн хэрэг болдог, яаж нөлөөлдөг гэж сонирхолтой яриа өрнүүлэх юм. Үндсэндээ санхүүгийн ажилтны мэргэжилтэд бидний хувьд тоо бодохгүй толгойгоо ажиллуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр чийлж та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. За ингээд подкастаа тавтан морилно. За өглөөний минь өнөөдөр өглөөний цайнд юу уусан бэ? Өглөөний цайнд өндөгцөн, тэгээ өндөг жоохон жимс, тэгээд кофе уусан. Ерөө өглөөний цайнд хэр ач холбогдол өгдөө? Одоо ажлын өдрөө өглөө болвол өглөө болгон яг өглөөний цагаа иддэг үү? Тийм, өглөөний цайнд бол бүр нэлээд ач холбогдол өгдөг. Тэгээ манай компани ч өөрөө 2 өдөр нь өглөөний цайтай. Тэгээд өглөөний цайгаа уусаар байгаа сүултээ өглөөний цаг өдрөө хүртэл өөрөө өглөөний цайгаа бэлдээд тэгээ ажил дээрээ ер нь бол ихэнхдээ авчирч удаг. Тэгэхээр ер нь бол өглөөний цай уухгүйгээр миний өдөр бараг л эхэлтгүү дээ. Тэгвэл яг надтай адилхан юм шүү дээ. Би ч нөгөө өглөөний цайнд амар ач холбогдол өгдөг. Тэгээ подкастынхаа нөгөө зочны танилцуулган дээр ихоос өмнө өглөөний цай л асуугаад байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр компани өглөөний цайгаар бас 2 өдөр яадаг гэхээр гоё юм байна тий. Тийм, ер нь бол айгу гоё даваа тал юм шиг санагддаг шүү дээ. Тэгээ би бас нөгөө анх компанид орж аваад манайх ингээ өглөөний цайтай гэсэн чинь надад айгу гоё санагдаад хөшөр болсон уу? Тийм, хөшөр болсон. Тэгээд яг нь тэр нь өглөөний цайнаас гадна ингээ нөгөө компани дотор чинь өөр төрлийн өөр багууд хоорондоо заримдаа таарлахгүй ажиллах үе ч гэсэн их байдаг. Тэгмүүд өглөөний цайн дээр ирээд ингээ цай уунгаа янз бүрийн болж байгаа сонь сайхан ч юм уу одоо жишээлбэл марафон болох гэж нэхэд оролцох хүн байна үгүй хоорондоо айгу качап хийх тийм гоё орчныг бүрдүүлж өгдөг болохоор айгу nice. Өстой гоё юм байна. За тэгэхээр өнөөдөр хоёулаа болохоор бүтэнсээ өдрийн өглөө бичиж шүү дээ. Тэгэхээр юуны өмнө болохоор амралтын өдрийнхөө яг ийм гоё өөртөө зарцуулах үнэтэй цагаасаа ингээд хуваалцаад тий яг надтай ингээд ярилцахаар хурж ирээд манай подкастыг ингээд ярилцахаар сонгосонд нь маш их баярлалаа. Тэгэхээр манай өнөөдрийн подкастын зочин болохоор Аюушмаа байна. За Аюушмаагийн хувьд болохоор хөрөнгө оруулалт яг санхүүгийн чиглэлээр нэлээдгүй олон жилийн ажлын туршлагатай юм мэргэжилтэн. За тэгээ яг өнөөдөр болохоор бид хоёрын хувьд болохоор яг өөрийн ажил мэргэжлийнхаа замнал тий. За өөртөө яг гэдгийг ажлын талбарт болон хувь хүнийхээ хувьд л ингээд өөрийнхөө хувьд одоо илүү өсөж дэвжихгүйс одоо суулгасан гэх юм уу сэтгэлгээний талаасаа гэх юм уу. За тэгээд мэдээж яг санхүүгийн ажил мэргэжилтэй хүмүүсийн бодит амьдралын тухай илүү ярилцахаар ирээд байна. За тэгээд Аюушмаа болохоор ерөнхийдөө олон улсын банк хөрөнгө оруулалтын байгууллагатай хамтарч ажиллаж байсан тийм туршлага байгаа. За яг одоогийн хувьд бол бидний одоо нөгөө санхүүчдийн хувьд бол нөгөө CFA цол горилохоор бол нэлээд олон жилийн өмнөөс ч юм уу миний хувьд бол ихсэн тий. Аюушмагийн хувьд бол бас энэ түүхийг сонсно гэж бодож байна өнөөдрийн подкастаар. Яг одоо болохоор level 3 candidate гэж явж байгаа. За тийм мэдээж зөвхөн ингээд мэргэжлийн ур чадвараасаа илүүтэй бас хувь хүнийхээ хувьд ч гэсэн миний хувьд бол нэлээд тийм гоё ээлдэг. За тэгээ илүү зөв энергийг одоо бусдад түгээдэг гэж хардаг. Тэгэхээр илүү бусдад түгээдэг гэдэг нэг залуу хүмүүсээ ч юм уу биендээ нэг юм өлгөр дураад бас болох үстэй ийм мэргэжилтэн. За нөгөө талаасаа бас нэг онцлог хэлэхэд нь болохоор яг энэ нөгөө санхүүгийн салбарт ажиллаж байгаа яг мэргэжилтүүдийн хадунд сайн дурын ажлуудад бас нэлээд оролцоо нь бол харагддаг. За тэгээд иймэрхүү байдлаар ер нь бол битээр өнөөдрийн одоо яриа өрнөх бах гэж бодож байна. Тэгэхээр манай подкастт дахиад хэлээ тий. Одоо манай подкастт хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За ажил мэргэжлийн хувьд ярих юм бол Аюушмаагийн хувьд болохоор Big 4 аудитын фирмд болохоор 2 жил. За тэгээд And Global группийн хөрөнгө оруулалтын хэсэгт болохоор бас 2 жил. За яг одоо болохоор яг группийнхаа технологийн салбарт санхүү бизнесийн партнераар ажиллаж байгаа. За тэгээд нийтдээ болохоор 6 жилийн ажлын туршлагатай ийм хөөрхөн эмэгтэй оролцож байна. За тэгээд подкастаа туглаас үүш таатаа сонсоорой гэж хүмүүстэй хэлмээр байна. За намайг бас урьж оролцуулсанд амар баярлалаа. Тэгээд надаас нөгөө нэг урилга явуулаад ер нь бол манай подкастт орооч гэхэд бол аюул сонирхолтой санагдсан. Яг уу шалгалтандаа жоохон бэлчээсэн болохоор завын үед бол мэдээж тодорхой хэмжээний шалгалт бэлтгэвчтэй завгүй байдаг. Гэтэ мэдээж өнөөдөр бас сайхан яриа өрнө гэж бодож байна. За тэгэхээр яг уу тэгэхээр хоёулаа шууд би бол нөгөө яриагаа ингэж эхлэмээр аваад байна. Ер нь ингээ яаж өгж байгааг энэ санхүүгийн одоо бол нөгөө технологийн бизнес те илүү санхүү талдаа ажиллаад байна шүү дээ. Гэхдээ санхүүчин дотор бол нэлээд олон янзын одоо өнцгөөс гэх юм уу те төвшнөөс ажиллаж байгаа.
Тэгэхээр илүү ер нь бол нөгөө анх ямар мэрэгчлэр ингээ хаан сургуулаа төгсөөд тий одоо яг хүртэл нөгөө карьерийнхаа замналыг гэх юм уу тэрийг ингээд товчхон гоё болцгол юм шүү дээ. Аха боломжтой. Ер нь бол яг би ч өөрөө нөгөө ер нь Туркэд эдийн засгийн мэрэгчлэр төгсөж байсан. Тэгээ ер нь яг суурь нь бол ийм макро эдийн засаг, статистик чиглэлээр миний одоо дипломын ажиллаж гэсэн яг статистик, эконометрикс талраа байсан. Тэгээд явж байгаад яагаад аудит болоо явчихаа гэхэлэр Туркэд байхдаа би нэг тэмцээнд орж ирсэн. Тэр нь болохоор PW-гаас зохион байгуулсан тэмцээнд ороод тэгээ манай баг тэр тэмцээнд ер нь бол эхний 3-т ер нь шалгарч орж ирж байсан. Тэгээд ер нь би яг тэр үеэс эхлээд ингээд PwC гэж ямар компани байдгийг, Big Four гэдэг нь ямар учиртай Монголд байд юм уу гэдээ илүү тийм өргөн цар хүрээтэй ойлголттой болоод тэгээд яг хуу Туркийн хувьд ч юм болохоор эдийн засгаар төгсчөөд заавал банкнд ажиллана ч юм уу тэгээд эдийн засгч болно гэсэн үг биш. Айгу хөрөөх боломжтой аудит болоо зарим нь аккаунтинг руу ч гэсэн орох боломжтой байдаг. Тэгээд ер нь бол ийм Big Four гэдэг ойлголттой болчоод Монголд ер нь бол сургуулаа төгсөж ирчээд би ер нь бол Big Four-т орё гэж утсан. Яа тэгэхээр нөгөө эн чинь ингээд олон улсын компани тэгээд анханасаа ингээд нөгөө юмыг нэг сурах арга барил чи өөрөө анх орж ирсэн компаниас ус эхэлдэг болохоор тэгээд ер нь бол Deloitte руу анкетаа өгөөд тэгээ гол нь нөгөө нэг Big Four чи айгуу тийм эсэсээ юм нэгтлэнгийн суурьтай хүүхдүүд авдаг. Тэгвэл би ч өөрөө ер нь бол нэгтлэнгийн бас суурьгүй байгаад байдаг. Гэхдээ гол юм нь одоо нөгөө санхүүгийн салбарт ер нь цаашдаа явъя гэж бодож байвал надаа мэдээж тэр тайланг ойлгох, бизнесийн суурь тэр нэг датаг ойлгох гэдэг зүйл айгуу чухал санагдаад тэгээд Deloitte-оос ер нь бол яг ажлын гараагаа анх эхэлжсэн. Тийм тэгээд тэгэхээр нөгөө нэг юу аваад байна л та. Яг дөнгөж төгсчөөд ялангуяа санхүүгийн салбарт ажиллах байгаа бол Big Four ер нь бол нэг 2-3 жилийн хугацаанд ч юм уу тий дамжаад гарах нь нэг маш их богино хугацаанд маш их зүйлийг сурдаг юм шиг харагддаг. Тэгэхээр яг тэр 2 жилийн хугацаанд одоо юу гэдгийг сурсан хамгийн ингээд топ гэх юм уу тий одоо хүртэл ингээд чамд хэрэг болж байгаа тийм ур чадвар гэвэл юу байна? Одоо яг ингээ асуусан чи шууд нэг юм санаанд орж байгаа байхгүй юу? Big Four-ийн хувьд ч ингээд ер нь л хүмүүс мэдэх байгаа аудитын компани ингээд тэр сма өвөл компаниудын тайлан гардаг тий аудитлсан тайлан гардаг тэр яг сезнэр үнэхээр ачаалттай ажилтдаг тий за тэр тусмаа ингээд анх орж ирж байгаа юу ч мэдэхгүй байгаа хүний хувьд чинь би одоо ингээд амар скил ч юм уу ур чадвар компанид өгнөхээс илүү хандлага өгөх нь айгуу чухал байгаа байхгүй тий би ингээд зөв хандлагатай ингээд хичээнгүй байна гэдэг трийг нэгдүгээр өгөх нь айгуу чухал надаас одоо санагддаг. Тэгэнгүүт мэдээж тийм их ачаалттай газар ер нь бол ачаалтаа зурж байгаа байхгүй тий ингээд гоншгоноод байхгүй ямар нэгэн ийм бизнес ч өөрөө ингээд янз бүр болохоор чинь ямар ч environment дээр нөхцөл байдал дээр ингээд ачааллыг дахыг бодвол үнэхээр сайн сурсан. Ажлын ард гарч сурсан. Ажлын ард ер нь бол гарч сурсан. Тэгээд энэ тэр бол яг хувь хүнийхээ талаас те хоёр дахь гол зүйл нь юу вэ гэхлээр ер нь бол тэр чинь маш сайн санхүүгийн суурь мэдлэгтэй болж байгаа. Одоо юу вэ гэхлээр одоо тайлан бүртгэл яаж хоорондоо уягдж байгаа тэрний цаана байгаа докюменташн өөрөө ямар чухал байх хэвээр одоо санхүүгийн биш хүн бидний докюменташныг хараад ойлгох хэмжээнд докюменташныг бэлдэх ёстой гэдэг тэр стандартыг ер нь бол Big Four-оос сайн одоо high стандартыг гэх юм уу? Тэрийг ер нь бол олгосон. Тэгэхээр илүү soft skill талаасаа ч гэсэндээ нэлийн их хувь хүн нэг илүү өсөлттэй гэх юм уу те нэлийн тийм хөгжих боломжтой байгаа гэдэг чинь тэр талаас нь хэлээ гэвэл юу байна? Big Four юу вэ? Big Four юу? Хувь хүний хөгжил талаасаа soft skill талаас. Тий. Одоо илүү жишээлбэл одоо миний хувьд бол илүү ийм цаг баримталдаг тал дээр ч гэдэг юм уу тий. Яг ингээд яс суусан гэдэг ч юм уу. Яагаад гэвэл бид нар дандаа клиенттай харьцдаг тий. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт нь бол нөгөө компани төлөөлж байгаа тий клиенттай уулзахад илүү мэрэгжлийн яс зүйтэй тэгээд юу гэдгийг цагтаа байна ч гэдэг юм уу тий. Ийм хувь хүний зохион байгуулалт талаасаа бас айгүй ийм зохион байгуулагч сурсан гэх юм уу? Надад бол нэг тийм юу өгжсэн байхгүй юу? Тэгэхээр яг тийм хувь хүнийхээ илүү юм soft skill талаасаа яг олж авсан тийм ур чадвар гэвэл хэлэх зүйл баа юу? Ер нь бол мэдээж цаг барих одоо нөгөө нэг ингэдэг одоо бид аудитын чинь клиентуудтай ажиллаж байгаа шүү дээ. Клиенттай ажиллаж байгаа болохоор тэр чинь тодорхой хугацаа гэж байгаа. Тэр хугацаанд багтаахын тулд тэр нэг юм том ажил чи өөрөө хэсэг хуваагдаад дахиад тэр хугацаанд дуусах хэрэгтэй гэдэг зүйл аа. Тэгэхээр энэ хугацаа гэдэг чи өөрөө ингээл тэ
хүснээрээ ингээд байх биш яг нэг юм цагт баригдана гэдэгт бол суралцж байгаа. А тэндээс гадна хамгийн бас нэг гол зүйл нь юу гэхээр ямар нэгэн датан дээр суйрлаад бид нэр ингээд шинжилгээ хийж байгаа, анализ хийж байгаа, тэр докюменташныг шалгаж байгаа тий. Тэгэхээр анханасаа тэр дата өөрөө үнэн зөв байх ёстой гэдэг дээр ингэж яг одоо ингэж анх ирж байгаа дата зөв байна уу, completeness байна уу, accurate байна уу гэдэг дээр үндэслэл ер нь одоо ажил эхэлж байгаа учраас одоо яг тэр чадварыг бүх юм дээр ингэ ашигладаг. Одоо юу гэхээр энэ мэдээлэл яг үнэн зөв үү? Ямар source-аас ирж байгаа вэ? Би энийг яг юутай validation хийж ингэж тулгаж үзэх вэ? Тэгээд зөв гэх юм бол тийм эхэлдэг зан чанарыг ер нь soft skill хатаасаа нэлээд сайн сурдаг. Тэр нь яг одоо ч гэсэн ажил дээр хэрэг болдог. Яагаад тэгэхээр хүн ер нь хэрэггүй одоо зөв биш датан дээр маш их цагийг зарцуулаад эцсийн үндэ буруу байсан байна гэх юм бол тэндээс ямар ч үр дүн хугацаа алдна тий. Суур мэдээлэл нь өөрөө зүг байж ш дараагийн гарах шийдвэр дүгнэлт зөвлөмжүүд нь илүү утга учиртай ач холбогдолтой болох гэдэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг эхлэх цэг дээр л зэрэгээ шалгаж эхэлдэг. Одоо ямар ч зөвлөл дээр энэ нь одоо сошиал медиа дээр ч гэсэн ингээл юм бичсэн байхад чи юу гэлээ гэдэг тэр нэг мэдээллийн их усөөр суур ойлголт юм. Факт чек хийх гэдэг шүү дээ. Класс ойлголт тий. За ингээд аудитт бол 2 жил ингээд айгуу сайхан ажиллаа. Тэгээ ер нь яагаад ингээд аудитаа ер нь бол болох болов тий. Тэгээд ер нь бол анд глобал руу орохоор чинь илүү арай өөр салбар руу орж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд яг тэр талаас нь ярил ер нь юу гэж харж байна? Яг аудита болох болсон гэх юм уу? Одоо миний нэг хувь хүний хувьд болохоор би ингээд ганцхан л юм хийгээл нэг л юмд баригдаад жоохон байх одоо сонирхолтой юм уу? Одоо ингээд ажлынхаа хажуугаар одоо шалгалт нь бэлтгэх юм ингээ өөрийнхөө ур чадварыг ямар нэгэн байдлаар ингээд нэмэгдүүлэх ч юм уу тийм хүсэл эрмэлзэлтэй байсан. Тэгэнгүүт яг аудитын жилүүд их юм сурч байгаа ч гэсэн хажуугаар нөгөө ингээд жоохон мэрэгчлийн хувьд дахиад өөр юу үзэж болох вэ, судалж болох вэ гэж жагаад CFA шалгалтын талаар ер нь бол яг хаанаас олж мэдсэн мэдгүй байгаа. Ер нь бас CFA-ийн талаар ингээд айгүй ойлголттой болоод тэгээ судлаад үзэнгүүт мэдээж нөгөө нэг ICR гэдэг яг нэг сургалт ер нь баг ганц л байсан байх тэр үедээ. Тэгээ ийм сургалтын төв байдаг гэд. Тэгээ тэнд нь очиж уулзаад тэгсэн чинь ингээд ийм 3 левелтэй айгүй хэцүү шалгалт юм байна гэд. Тэгээ шалгалтын агуулгыг харсан чинь ер нь бас айгүй дэжгүй шүү. Тэр шалгалтын агуулга чинь өөрөө айгүй өргөн цар хүрээтэй. Би эдийн засгаар төгссөн, статистикийн ойлголттой. Тэгээд аудитор ажиллаж байсан учраас нэг чадах юм шиг хүнд нэг тийм мэдрэмж төрдөө шүү дээ, тий. Тэгээд ер нь бол ингээд хүн одоо байнга ажил хийгээд бас яж болох уу гэдэг талаасаа одоо сургалтын сууж эхэлсэн CFA. Тэгээ CFA-ийн сургалт чинь level 1-ийн сургалт чинь оройгоор байдаг учраас орой суугаад ажлынхаа хажуугаар ер нь бол бэлтэж эхэлсэн. Тэгээ яг CFA-ийн сургалтыг ингээд суугаад ойлголтыг аваад эхэлсэн чинь мэдээж ингээд амар өргөн цар хүрээтэй надад яг таалагдаад ингээд энэ миний яг ингээд ганцхан тал дээр төвлөрөөд байдаг хэсгүүдийг ингээд том цар хүрээтэй бүгдийг харуулж байгаа байхгүй тий. Макро эдийн засгийн ойлголт нь өөрөө яг компани бизнестэй яаж уялдаж байгаа. Тэгснэ энэ бизнесийн шинжилгээг хийхэд өөрөө энэ статистик, эконометрик гэсэн онолчин хаана очиж уялдаж байгаа ингээд тэгээд айгүй сонирхолтой санагдж байгаад би ер нь салбараа жоохон санхүү инвестмент рүү солих юм уу гэдэг сэтэл төрөөд. Тэгээд би бас хэсэг хугацаанд левел 1-гээ авчаад бас багшилж байсан. Тэгээ ер нь бол ингээд юм инвестмент гэдэг санхүүгийн салбар руу орох үе таалга нэгцэх юм уу? Тэгээд Анд Global руу ер нь бол инвестмент хэсэг рүү орж исэн. Яг уу мэдээж энэ дээр нэг юм нь бол тэр бол яг нөгөө суур салбар байгаа шүү дээ. Санхүү юм уу, аудит юм уу, инвестмент юм уу гэд. Тэгэнгүүт дахиад энэ дээр ч нөгөө индастригийн асуудал гарч ирж шүү дээ, тий. Хүний одоо яг сонирхолтой индастри юм уу? Би яг одоо мал хөдөө аж ахуйгаар явах юм уу? Эсвэл банк санхүү юм уу гэд. Тэгэнгүүт ер нь аль нөгөө залуу хүний тэр юм уу? Нэгдүгээр нөгөө нэг технологийн салбар чинь амар хурдтай хөгжиж байгаа. Тэгээд бид нар энийг нөгөө өөрсдөө шууд юу ихгүй код бичихгүй маа гэхэд тэр индастрийг ойлгох хэрэгцээ сонирхол нь илүү өндөр байсан. Тэгээд ер нь бол shift хийсэн гэх юм уу? Тэгэхээр яг ингээд нөгөө нэг ажлаа солих тэр нөгөө момент нь чинь бас нэлээд чухал байдаг шүү дээ. Ер нь дараагийн ажлаа карьерийн үзэл. Тэгэд яг тухайн үед чи яг анд руу орох шийдвэрээ яг нэг ийм л поинтн дээр үндэслээд би ер нь бол гаргасан. Мэдээж тухайн үед чи олон газар ч юм уу ингээд анкет чамд ажлын саналууд ирж исэн бах тий. Тэгэхээр тэр үед ер нь яаж тэрийг ингэж дэнсэлж одоо сонгосон байх юм уу? Яг тэр үедээ бол мэдээж юу удирдлага
Удирдлагын багийн чинь бас айгуу чухал. Яа тэгэхээр хүн чинь мэдээж ингээ нөгөө тодорхой хэмжээний том зургаараа миний яг ингээд хүсэл сонирхол одоо тэрнтэй ингээд компани удирдлагын арга барил ч юм уу тэр нь ингээд нэг тодорхой хэмжээнд би шууд өгч чадахгүй шүү дээ. Тэр чинь ороог учраас. Гэтэ ингээд нэг жоохон судлаад ингээд одоо интернетээр энэ одоо компани удирдлагууд яриа өгсөн байдаг. Тэрийг нь сонсоо нэг ажилт нэг тэр хүнийг нэг тодорхой хэмжээнд тодорхойлж байгаа шүү дээ. Тэгэхээр би ер нь бол хамт ажиллах баг гэдгээ ялна нь бол харсан. Тэр мэдээж таалагдсан. Хоёрдугаар болохоор ер нь бол надад компани калчер нь арай өөр юм болов гэж бодсоо одоо уламжлалт. Гэтэ яг орж иж л мэдэх болохоор ер нь ингээд нэг юм ажлын мэдрэмж бас байгаа гэдэг тийм. Ажлын ярилцлага өгч явахт ингээд хүмүүсийг хараад нэг юм анзаардаг шүү дээ. Тодорхой хэмжээний vibe. Тэр нь ер нь бол айгүй сонирхол татсан. Тэгээд ер нь бол өөрийгөө би ч нөгөө аудитаар явчихаар ч нэг юм ясны ингээд нэг шинэ юмд соргов биш ч юм уу ингээд ийм л байх ёстой гэж нэг жанжин шугамаар явах гээд иддэг ч юм уу те. Тэгэхээр тэрийг би бас өөрчилж чадах нь ингээд ийм шинэ одоо технологийн салбар амар хурдтай хөгжиж явах тэр болгонд би ингээд адапт хийж чадах нь гэдэг нь бас надад өөртөө айгүй сонирхол байсан. Бас тэгэхээр нөгөө талаасаа бол чи нэлээд зоригтойгоор өөрийгөө сорьсон байх гэдэг шүү дээ. Салбараа шууд сориод ялангуяа тэр нөгөө нэг технологийн салбар гэдэг нь бол яа харахгүй нөгөө шин тутам хөгжиж байгаа учраас тэ хувь хүнээс ч гэсэндээ маш богино хугацаанд өөрчлөлтүүдийг шаардах байх л таа тий. Тэгж бодож байна. Тэгээд за ингээд гоё орчихлоо, Анд глобалд орчихлоо. Тэгээд чиний хувьд ингээ орсны чинь дараа ажилд орсныхаа дараа нөгөө анхны төсөөлч гэдэг юм уу те тэрнээс тис ондооч гэдэг юм эсвэл ингээ бодож ирснээс чинь бүр ингээ давуулан биелүүлсэн ч гэдэг юм уу те компани хувьд тийм гоё одоо нэг талаасаа компанийнхаа илүү соёл талаасаа гэх юм уу те уур амьсгал талаасаа ч гэх юм тийм зүйлүүд нь юу байсан бэ? Би яг үнэндээ ингээд ороод тэрийг баг бодох сөхөөгүй байсан юм шиг санагдаад байгаа хгүй. Одоо л эргээд тарахаар яг эхний нэг жилээ одоо нэг юм ажил ч юм уу, таск ч юм уу ирэхээр би ч нэг тийм амар шунан одоо хангрэ гэдэг шиг яг жоохон тэгж л ажилтдаг байсан ингээл ирсэн болгон дээр ингээл за юу вэ? Цаана юу вэ? Одоо энэний логик нь юу ингээл ерөөсөө ингээл ухаал амар гүн одоо орчдөг. Тэгэнгүүт юм crazy нэг жил зүгээр ажилласан байгаа байхгүй ингээл энэ хүн сайхан байна, энэ culture юм байна, тийм байна гэхээс илүү ерөөсөө миний фокус нь бизнесээ ингээд ерөөсөө ойлгох тийм ингээд суурийн яг энэ технологийн бүтээгдэхүүн чинь юу юм, бизнес нь юу юм те тэрийг ойлгох тийм надаа өөрөө ингээд тэн дээр туршлагатай бодлого. За хоёрдугаарт би ингээд өөрийнхөө тэр хичээл зүтгэлийг таниулах гэдэг хугацаа хэрэгтэй шүү дээ те. Юу юугүй ингээд орж ирэл би тэр компанид амар том импакт шууд үзүүлж чадахгүй. Тэгэхээр үзүүлж байгаа импакт чин сэтгэлээсээ хандах, цагаа зарцуулах, ажилдаа ингээд яг шунан дурлаж илүү ихийг надад өгөөч гэдэг нэг юм hungry байдал байдаг шүү дээ тий. Миний яг хийх гэж байгаа юм таск өгнө. Гэтэ би энэ дараагийнх нь хийх юм уу? Тим юмн дээрээ ингээд амар их төвлөрч явсаар агаад ер нь баг эргэн тойрны харах сөхөөгүй жоохон ихэндээ өнгөрсөн. Тэгээ сүүл рүүгээ ингээд нүдэн нэгээ тарахаар ч нэрээ айгу өөр төрлийн хүмүүс ажилт юм байна тий. Ингээд хобби нь хүртэл өөр юм байна. Арай өөр арга барилтай юм байна гэдгийг анзаараад тэгээ тэндээс бас миний арга барил жоохон тогтож эхэлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг эхний жил бол хүлээлтээс давсан даваагүй ч юм уу гэдэг юм ер нь бодоагүй. Гэхдээ бизнес нь тэгэхээр нэг талаас нь надад таалагдчихсан байх гэдэг шүү дээ. Сонирхолтой байсан учраас тэр чинь ингээд тийм өөр юм бодохсгүй гүйл тэрнээ цаг урсаад байна тийм. Тэгэхээр одоо тэр чинь одоо юу гэдгийг яг одоо шууд тодорхойлж хэлж мэдэхгүй байгаа ч гэсэндээ яг саяны нөгөө гаргаж байгаа одоо юу гэдгийг реакшн ч юм уу те яг чиний яг боддоор тухайн үед хийж ажилласан байдал чинь энэ компани одоо яг чиний хүсэл сонирхол гэдэг юм уу чамд бол аюул сайн нийцсэн юм шиг харагдаад байдаг байхгүй юу. Тэг яг өмнө нь ч гэсэндээ хоёлаа ер нь бол би энийг мэдэх учраас надад бол анзаарснаар одоо ингээд андад ороод 3 жил гараа ажилласан маа шүү дээ тий. Тэнгүүт болохоор миний хувьд зөв чамааг ингээд хөндлөнгийн нүдээр анзаарч байгаа шүү дээ. Ингээд өдөр тутам муулзаад угаасаа амжихгүй би чаддгүй учраас тэгэхэд болохоор ингээд санагдаад байдаг. Одоо илүү яг тэр анх тэр ажилд орж явах үеийнх нь нөгөө сэтгэлгээ гэдэг юм уу тий сэтгэлгээ гэдэг тутам болохоор хувь хүний ингээд зүгээр нэг хүмүүстэй харилцаж байгаа энгийн харилцаан дээр гаргаж байгаа одоо нэг байр суурь арга хандлагч гэдэг юм уу тий тэр нь одоо нэг талаас л айгүй тийм өөжөө болцсон юм шиг тий нөгөө талаас болохоор яг тийм нөгөө илүү ажлын арга барил гэх юм уу тий ажил дээр яг яаж ин одоо жишээлбэл нэг юм моделингийг хийхэд одоо ингээд нэг асуудлууд гардаг шүү дээ тий тэрэн дээр болохоор чиний нөгөө нэг энэ ур чадвар гэх юм уу одоо ажлын талаас ярих юм бол
тэр нь маш богино хугацаанд миний анзаарсаар ингээд нэлээд том ингээд шат акци юм шиг анзаарагдаад байдаг. Тэр чи тэрнээр өөрийгөө ер нь тэгж дүгндэг үү? Юу гэж хад өсөл дүгнж амжаагүй явж байна уу? Тий сүүл яг дүгнж байгаа тий хүн чинь яг ингээд жил өнгөрөөд 2 жил болохоор тэгээ хүмүүс ч гэсэн ингээд фидбек өгч байгаа тий комент өгч байгаа тэгээд дүгндэг. Тэгээд надад ч гэсэн ингээд би яг ингээд анд глобалд ороод айгүй том өөрчлөлтүүд ингээд хувь хүнийхээ хувьд гаргасан гэж боддог. Тэгээд тэрний хамгийн том нөлөө нь юу вэ гэхээр би биш миний эргэн тойрны хүрээлэл байгаа байхгүй тий одоо сэтгэлгээ гэсэн үг шүү дээ. Манай багийн тэр хүмүүсийн бизнес тандж байгаа одоо манай менежерийн удирдлагын хандлага тэр attitude би болохоор одоо яг хувь хүн нь ягаад яг тэгж дүнжаа шалтгаан нь би чинь нэг юм хичээл сайн хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Тий ингээд одоо монтуркийг төгсөн тэгэл ясны хичээл гэдэг ерөөсөө л байн хичээлийн тэгэл бас адгуу зантай тэр ирээрээ ингээд тий ерөөсөө биелгээд идэх ч юм уу ингээд тиймэрхүү юмнууд маань хаягдаггүй л байсан ингээд аудитээс гарсан ч тэр яг нэг суур тэр хандлага тэгээд тэрүүгээрээ ч гэсэн ер нь л ажилтдаг байсан. Яг тэр нэг талаараа давуу талтай тий. Гэхдээ эцсийн дундаа ингээд бизнес гэдэг чинь би ганцаараа ерөөсөө биш. Тий тэр чинь ингээд хин нэгэн одоо ингээд миний доорч ажилтдаг хүн байж болно, дээрч байдаг хүн болно. Хүн өөрийгөө харуулмаар байвал тэр хүний харуулах орон зайг нь булааж бас болохгүй дээ нэг талаасаа. Тэгэхээр би ингээд хүмүүстэй хамтарч ажиллах гэсэн гэх юм аа да тэр нэг жилээсээ хойшоо. Ингээд доороо байгаа хүмүүстэй гоё таскыг хуваарлаж өгөх ч юм уу те. Дээр байгаа хүмүүсээсээ суралцах, заримдаа болохгүй бол тэрэнд нь окей болохгүй юм байна да гэдэг нэг тийм жоохон тайван хүлээстэй хандах ингээд би гэдэг эго маань им сайн хүмүүсийг хараад шал өөрөөр ингээд юмд attitude хандлага гаргаж байгаа хүмүүсийг хараад өөрчлөгдөж ихсэн юм шиг зүгээр ер нь бол санагддаг. Тэгээд одоо нэг ингэж бас яг надад л яг санагдаад нэгтэй тийм шас байж болно. Одоо сайн онц сурдаг хүмүүс чинь өөрийгөө ингээд тодорхойлцдог. Яг сайн охин одоо ингээд хичээлээ сайн хийдэг. Хүн болгоноос сайхан магтаал авдаг. Гэхдээ яг тэрүүнгээрээ яваад тахаар чи хүн ингэж амар сайн гроу хийх юм уу гэхээр надаас үгүй санагдаад байгаа байхгүй юу? Яагаад? Яг одоо тэр чинь ингэж хайрцаглаад байна шүү дээ өөрийгөө. Би ингээд би яг ийм л ажил хийдэг. Одоо би инвестмент бол инвестментийн юм хийн. Би ч уудгүй олоодгүй ч юм бодод дээ жишээ. Гэхдээ тэр чинь ингээ хүн хайрцаглагч гар чинь хайрцаг байгаа хүн чинь ингэж амар том өсөрч гроу хийхэд угаасаа хайрцаг дотроо л байгаад харж хэцүү шүү дээ. Тэнгүүд яг тэр майндсетийг болоод тэ ингээд за бөөндөө хий заримдаа би чадахгүй чигээрээ байжээ ингэж амар одоо ингэж адгуу загнахынхаа оронд найзуудтайгаа гарч орё ч юм уу тэ ингээд хүмүүсийн санаа бодлыг сонсъё эсвэл ингээд хамтарч ажиллаж байгаа хүмүүс маань ямар төрлийн хүмүүс байгаа юм бэ тэрийг сонирхож ч юм уу тэ тэгэх тусам хүний ингээд хандлага сэтгэлгээ ингээд айгу өөрчлөх юм шиг санагдсан. Тэгэхээр тэр нэг майндсетийг ингээд нэг гаргаж хаях одоо гэх юм те тэр нэг түгжээгээ өөрчлөх цэг нь ингээд хүн болгонд яг өөр байж бас болох байх. Нөгөө эргэлтийн цэг гэж ярьдэн шүү дээ. Надад бол яг саяны ярианаас бол шууд нэг тим мэдрэмж төрлөө. Яа тэгэхээр тэр чинь нэг амар ингээд том амжилтанд хүрсэн ч юм уу те тэргээрээ биш хүний оюун санаа ухамсарт ямар ингээ өөрчлөлт ирж ийн вэ гэдг нь зүгээр ингээд хамт байгаа хүмүүсийг хараад гэдэг юм уу те орчны нөлөө гэдэг ийм асар том нөлөөлөлтэй ах гэдэг шүү те. Тэгэхээр бид нар магадгүй ингээд одоо юу гэдэг нийгэмд ингээд одоо ухамсарын дөрөөлч гэдэг юм уу те ингээд олон сүрэг асуудал байдаг шүү те. Тэгвэл магадгүй ингээд нэг хүн ч гэсэндээ ингээд нөгөө сэтгэлгээ нь өөрчлөгдөж явхад буцаагаад тэр маань ингээд нэг нэгэндээ ингээд нөлөөлөд гэх юм уу те ингээ явах юм бол нөгөө амар том юм далаацтай юм сэтгэлгээний хувьсгал маягийн ч юм уу те юм хийж болохоор тийм шууд жишээ орж ирлээ шүү дээ. Тий. Тэгээд яг нөгөө ингээд бодохоор одоо ингээл залуучууд ч нөгөө ямар ажилд орох уу гэл айгүйх яадаг шүү дээ тий. Тэр нь ихтэй мэдээж яг одоо цалингаас гадна яагаад энэ компани culture чиний ингээд сонгож орох гээд байгаа баг хүмүүс гэдэг чинь амар чухал байгаа хгүй бид нар баг амьдралынхаа 3/1-ийг за зарим бизнесийн ачааллын үеэр баг л ингээ хамт байгаа шүү дээ тий. Тэгэхээр чи ихэнх цагийг өнгөрөөж байгаа тэр хүмүүс хамт олон сэтгэлгээ тий ингээ чамааг өснөж одоо дивчгтэн талрахдаг дэмждэг тий. Тийм одоо хамт олон байна гэдэг нь өөр аягүй чухал байгаа хгүй тий. Тэр хүнийг ингээ гэр бүлээс дараагийн одоо гэр бүлээс садлаад дараагийн нэг хүний төлөвшөл дээр амар чухал нөлөө үзүүлдэг учраас би бол компани culture хүмүүсийг бас айгүй чухал гэж боддог. Тэгэхээр одоо ингэ бодохоор
тэр компани соёл гэдэг юм ингээд анханасаа ингээ яаж нэг тогтоосон гэдэг юм уу те бүрдүүлсэн байж болох уу? Би миний хувьд болохоор харахаар тэр нь болохоор айгүй ингээд хувь хүний хувьд тодорхой хэмжээний орон зай өгөөд гэх юм уу ийм нээлттэй орчин бүрдүүлнэ гэх юм уу? Одоо жишээлбэл нэг иймэрхүү юмнууд байдаг байхгүй. Одоо ингээд бид нэр ажил хөдөлмөр хийж байгаа ч гэсэндээ нөгөө талдаа гэр бүлийн амьдрал гэдэг юм уу тийм өөр юм хэсгүүд явж л байгаа шүү дээ. Амьдралын өөр одоо моментууд өнгөрчл байгаа. Тэнгүү тэр болгонд нөгөө хувь хүн болвол мэдээж унаж босож гэх юм уу тиймэрхүү байдлаар маш олон янзын сэтгэл хөдлөл дундл явж байгаа шүү дээ. Тэгэхээр багийн гишүүд нь магадгүй тэрийг амар юм хувийн байдлаар хүлээж авахгүй ч гэсэндээ нэг тийм асуудал тулгархад нээлттэй хүлээгээд авчдаг гэх юм уу? Тийм ингээд нэг юм орон зай хувь хүнд ингээд одоо за боли те би магадгүй ингээд найзуудтайгаа ч юм уу ярих чадахгүй байлаа гэхэд шал өөр манай ажлынхаа хэрвээ тийм орчныг муур амьсгал бүрдүүлсэн бол юу ч хамаагүй ингээд одоо ажлынхаа хуваалцгаад тийм аюулгүй гэх юм уу? Тийм буцаагаад юм юуны хувьд сэтгэл зүйн хувьд юм дарамт мэдрэхэргүй тийм орчин одоо жишээл бүрдүүлнэ гэх нь бол миний хувьд бол айгүй тийм чухал юм санагддаг байхгүй юу. Тэгэхээр чиний саяны ярианаас ингээд сонсгооч ер нь бол танаа байгууллага те магадгүй ингээд ер нь яаж ингээд байгууллага тэр соёлыг бүрдүүлдэг юм бол яг уу тэр соёл бүртгэхэд ихтэй хамгийн чухал юм тэр сма компани яг уу стартапаас ихтэй ингээд янз бүрийн стейжээр цаашаа явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр хамгийн ихний мэдээж удирдлагын арга гэдэг удирдлага тэр хүний майндсет те тэр ажил тандж байгаа хандлага багийнхантайгаа яаж одоо харьцаж байгаа гэдэг тэндээс ингээд тэр яг их усүр нь бас ингэж гарч ирж байгаа шүү дээ тий. Тэр чин өөрөө айгуу чухал байгаа байхгүй юу тий. Стартапын хувьд ч юм уу тий. Явандаа тэр чин яг корпорат болоод эхлэхээр тэр өөрөө юм системтэй болж эхэлж байгаа тий. Тэгээд яг уу би энэ асуултыг арай одоо миний цар хүрээс хариулах төвшөнд бол биш ээж магадгүй. Би яг өөр дээр ингээ хувь хүнийхээ хувьд одоо ингээд компани гэхээс илүү бид нар чинь одоо би нэг хүнийг удирдах чадчихвэл 10 хүнийг удирдах чадна. Нэг хүнийг удирдах чадахгүй бол угаасаа 10 хүнийг ч удирдах чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр эхлээд нэг хүнийг л удирдаад сурчих гэдэг нэг юм үг гарч ирж байгаа байхгүй юу. Тэнгүүд болохоор энэ дээр ингээл яг өөрөөсөө л над шалтгаалт юм шиг санагдсан. Ингээд хүмүүс ингээд асуулт асуухаар амар defensive ч юм уу ингээ өөрийгөө хамгаалах байр суурьтай хариулдаг шүү дээ тий. Гэхдээ би ингэсэн шүү дээ. Чи ийм байсан шүү дээ. Тэгэнгүүт тэр асуудал яг хэнийх байгаа вэ гэж бодохоор тэр хүнийг биш. Би тэр хүнийг өөрийг нь defensive байлгах асуултыг тавиад байгаа байхгүй тий. Ингээд чи энийг хийчихгүй яасан ч юм уу тий. Эсвэл яагаад ингэцгээд яагаад гэлдээ ерөөсөө ингээд тухайн хүний буруутгах байгаа юм шиг үн гаястай асуултыг тавиад байвал эргүүлээ тийм л хариуг авч байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд энэ нь тэр хүнийг шууд ингээд өөрчлөх гэхээсээ илүү эхлээд ганц хүнтэй харьцчихвэл тэр хүн дээрээ би өөрөө тийм тайван үнэн зөвөөр хариулах, тэр асуултыг тавих, тэр уур амьсгалыг бүрдүүлэх ч юм уу тий. Хүн чинь хүнийг хараад л сурдаг штеп. Тэгэхээр тийм жижигхэн зүйлээс эхлэхээр чинь нөгөө хүн нь одоо ингээ өөрчлөгдөж эхэлнэ. Гэтэл тэр хүний цаан чинь дахиад 10 хүн байгаа. Тэгэхээр ийм байдлаар л яг өөрөөсөө л эхлэх ёстой болж үзсэн. Юу тарин түүнийгээ хураан л гэдэг болох гэдэг нь. Тийм. Яг уу над дээр яг тийм туршлага ч гэсэн ингээл байсан ингээд юм асуухаар ингээл яагаад энэ хүн ингээл дандаа л өөрийгөө хамгаалаад гэтээ би одоо хамгаалахаар асуултыг л дандаа тавиад исэн байгаа байхгүй юу. Тэгээд тэрийгээ за одоо болиг үеэс эхлэх ч юм уу өөрчлөлтүүд гарч эхэлдэг юм шиг санагдсан шүү. Тэгэхээр чи бол бас нэг төрлийн өөрийнхөө нөгөө одоо гэдгийг буруу байгаа ч тийм өөрийнхөө хандлагыг бас ингээд нэлээ ингэж олж хардаг байх гэдэг тий. Одоо зарим хүмүүсийн хувьд бол ингэдэг штэ нөгөө хилээд хичнээн хилээж ойлгодог хүмүүс байдаг штэ. Гэтэл зарим хүний хувьд бол угаасаа бид нар ингээл байнга зөв юм хийгээл айгүй гоё перфект байж чадахгүй шүү дээ. Угаасаа буруу зөрүү юм зөндөл хийж байгаа. Гэхдээ тэрийг гол нь хувь өөрөө нөгөө буцаад ингээ realize хийгээд гэх юм уу. Өөрийгөө нэг таниад би чи юу нас арай хитрээд энэ шүү ч гэдэг юм. Тэгээ ер нь ингээд одоо шил саяны шигээр ярихад энэ хүн яагаад дандаа ийм одоо өнгөйстэй хариулт өгөөд байгаа юм бэ гэхээр магадгүй энэ надад байгаа юм болов уу? Чи би ингээ жоохон би энэ нэг жоохон ийм айтайхан харьцаад үздэг юм уу? Тэгвэл бас яах нь үү гэдэг ч юм уу те. Нэг байдлаар өөрийгөө ингээд айгүй хурдан ингээд анзаараад гэх юм уу? Ер нь бол анзаарах гэдэг л байгаа юм л да. Тэгээ буцаад гэс өөрийгөө нөгөө нэг маневр хурдан хийнэ гэдэг чинь те. Тэрнтэй адилхан ингээ өөрчлөөд гэх юм уу те. Тим хандлага айгүй
гаргадаг юм шиг ажиглагдлаа. Тэгэхээр ер нь бол тэрийг болохоор бид нар болохоор одоо энэ нөгөө growth mindset гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Fixed mindset, growth mindset гэх хоёр хүмүүсийн ялгаа ажил мэргэжил хувь хүний зан характер ч гэдэг юм уу тэр гаргаж байгаа хандлага болгоомор юм ялгаатай байдаг гэл нөгөө юунууд зөндөө байдаг шүү дээ. Харьцуулсан жишээнүүд. Тэгэхээр бол айгүй growth mindsetтэй л хүн юм байна. Яг оо тийм бол багаар л тэр зүг рүү явж байгаа бах тий. Одоо хүн чи яг нэг хിവэрээ байхгүй байгаа болохоор тэгээ тэрнийх нь харин яг нөлөөлөл нь би яг хүмүүст гэж хэлдэг тийм. Тийм хүмүүсийг хараад суралцаад байхаар чинь хүн өөр дээрээ би чинь гэдэг юм анзаарч эхлэх ч юм уу те эргэн тойрны хүрээлэл. Зөв. Тэнгүүт одоо нөгөө жоохон ажлынхын төлөв болохоор эхлээд инвестментийн чиглэлээр анхаарад тий одоо бол арай өөр чиглэл дээр ажиллаад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо карьерийн хувьд харахаар одоо юу гэдгийг тухайн хүн маань ингээд олон компани ингээд солиод магадгүй өөр төрлийн ажил чиг үүрэг ингээд хүлээгээд тах нь буцаагаад одоо CV-нээс харахад ч юм уу жоохон юм тогтургүй юм шиг харагддаг шүү дээ. Гэтэл илүү одоо юу гэдгийг группийн ч гэдэг юм уу компанийн соёл нь тухайн хүнийг илүү ингээд хадгалж чаддаг бол бүх хүн ингээд групп дотроо гэх юм уу тий олон бизнесийнхаа энэ сегмент дотор ингээд нөгөө нэг айгүй олон чигүүргүүдийг хийцэн кейсүүд үнээд гэж шүү дээ. Тэгэхээр бас чамд бас яг тийм боломж нэгдээд одоо гэх юм уу тий одоо энэ жилээс эхлээд илүү өөр салбарлаа орсон байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яг шинэ орж байгаа салбар чинь бол илүү яг юм технологийн бизнес дээр төрлөөд шүү дээ. Тэгэхээр энэний яг илүү юм онцлог. Тэгээ технологийн бизнесээ яг санхүү бизнесийн партнер гэхээр тэг яг юу хийдیں۔ Тэг ер нь бол тэрэн дээр илүү поинтлж ярил. Технологийн бизнес гэхээр ер нь одоо ингээд бид нар санхүүгийн хүмүүс ч айгүй бизнесийн төлөвлөгөө санхүүгийн модель гэж ярьдаг тий. За тэгэнгүүт тэр санхүүгийн модель болгоны цаана байгаа тоочин өөрөө нэг утга учиртайгаа тий. Нэг юмтаа ингээд тэрийг одоо датан дээр одоо нэг source-тай уйлж байгаа шүү дээ. Influence-тай уйлж байгаа юм уу? Нэг assumption болгоны цаанд шууд ингээл тэнгэрээс буугаад тоол тавьчих байгаа. Тэгэнгүүт одоо бизнесийн модель ч өөр зөндөө assumption-ы үр дүнд бий болоод энэ бизнесийн төлөвлөгөө модель гарч байгаа. Тэгэнгүүт одоо уламжлалт бизнес тогтцсон бизнесийн хувьд чинь энэнийг одоо estimate хийх ч юм уу төсөөлөх чинь харьцангуй бас гайгүй байгаад идэг тийм. Бизнес нь бүр ингээд одоо зах зээл дээр нэлээд удцсан угаасаа энэ бизнесийн явдаг нь тодорхой. Гэтэл технологийн бизнес яг уу Монголд ч гэлтгүү ингээд дэлхийд даяар амар хурдтай яг л юм байна гэсэн энэ яг л ийм projectionтэй байна гэсэн зүйлийг хэлэхэд өөрөө айгүй хэцүү. Тэгэхээр юм тодорхой бус байдал айгүй их байгаа байхгүй юм бизнес тийм. Тэгэнгүүт одоо надад ч гэсэн яг санхүүгийн моделийг хийхэд хүртэл бүх юм амар гэлэр биш болоод эхлэхээр чинь тэр чинь өөрөө айгүй их тийм одоо чаленжтэй тулгарч эхэлж байгаа. Одоо яг шинэ бизнес рүү ороод эхлэхээр чинь. За тэгээд тийм болохоор ер нь бол тэр нь өөрөө айгүй сорил нэг талаасаа сорил нэг талаасаа илүү юм сониуч одоо яг тэр бизнесийг ойлгох гэдэг сэтлийг маань илүү их төрүүлж байна. Тэгээд юу ч асуусан мэтлээ өмнөх тэр. Тэнгүүд одоо яг энэ нөгөө технологийн бизнест орж байгаа одоо яг хамгийн гол нөгөө ийм одоо сорилт асуудлууд нь яг юу вэ гэдэг. Яг бас л яг нөгөө сонирхол татж байгаа зүйлс нь одоо юу вэ те шинэ юм болчиход шүү дээ ер нь бол тийм. Мэдээж яг уу тэр сорилтууд нь бол миний одоо сайн нийлсэн шиг тэгээд тэр чинь айгүй тодорхой бус байдал айгүй өндөртэй ээж үүдэг. За сонирхолтой тал гэхээр угаасаа л бид нар одоо нөгөө ингээд одоо ингээд ажлын байр алга болно AI хөгжөөд AI одоо бидний ажлын байрыг орлон гэлдэгдэг шүү дээ. Гэтэ яг үндэ орлоод байгаа юм уу гэхэргүй. Тэр чи юу юугүй бид нар ингээд салхитаад байгаа юм байхгүй. Гол нь тэрийг өөрөө ойлгох тэрийг ингээд ажил өдөр тутмын ажил амьдрал дээр ашиглах гэдэг чинь айгүй чухал байгаа даа шүү дээ. Тэгэхээр би яг энэ бизнест орсноороо тэр технологийн салбартаа илүү ойртож өгч байгаа байхгүй. Магадгүй одоо ингээд өмнө өөр салбарт байсан бол би хүн чинь ингээд ажлынхаа хүрээнд талаас юм судлаа шүү дээ. Их цаг өнгөрч байгаа болохоор би одоо технологийн салбарт ажиллаж байснаа гинт гаргаж ирээд л одоо мал аж ахуйн бизнес ингээд нэг өдөр судлаад байхгүй тий. Тэгэхээр хүний нөгөө мэдлэгийн цар үрээжин ч гэсэн энэ тухайн яг байгаа салбартаагаа уялдаж явдаг учраас тэрийгээ дагаад айгүй энэ технологийн чиг хандлага хаашаа явж ингээд одоо хамгийн өссөн хөгжиж байгаа салбар учраас тэр нь ер нь бол айгүй даваа. Технологийн бизнесийн одоо юу гэдгийг санхүү дээр ажиллаж байгаа хүний хувьд одоо гол хардаг одоо өдөр тутамдаа ч гэдэг юм уу сардаа ч гэдэг юм уу те нэг гол инсайтууд явж байгаа шүү дээ тий. Тэд нар гэвэл ямар инсайтууд байх вэ? Одоо яг танай бизнесийн модель дээр
Мэдээж одоо бизнесийн модель чинь орлого зардал гэсэн яг том хуваа бол хоёр юмнаас л бүрдэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө талаасаа бид нар мэдээж энэ орлогын projection тий зардал ер нь яаж гарч ийн гэтээ яаж гарах нь мэдээж компани болгон дээр л зардал гарч байгаа. Тэр гарч байгаа зардал болгоны цаана тэр яг юутаа уягдж байгаа гэдгийг айгу бид нар юу авахын тулд тэр зардлыг гаргаж байгаа гэдэг чинь айгу чухал байгаа шүү дээ. Одоо би нэг маркетингийн ажил хийсэн бол тэр ямар нэгэн байдлаар quantity буюу одоо орлого авчрах эсвэл qualitative буюу ямар нэгэн benefit-ийг л авчрах одоо хэмжүүртэй уялдсан байх хэвээр. Тэгэхээр ер нь бол тэр орлого одоо тэр сма зардал дээр энэ өөрөө үр ашигтай байна уу гэдгийг ер нь бол өдөр тутамдаа харах нь айгу чухал байгаа. Тэгээд энэ дээр яг гол надад яг санагдж байгаа юм нь юу гэхээр анхнаасаа яг тэрийг мишэр хийж болох одоо хэмжиж болох юмыг тавьсан цагт л зөв буруу гэдгийг хүн одоо хэмжиж чадна шүү дээ тий. Одоо яг хувь хүний хувьд ч гэсэн би яг энэ жил юм хийн гэдэг юмыг тавиагүй бол overall одоо сайн гэдэг юмыг ярихад айгүй хэцүү. Ер нь сайн гэж хэлээд авах хэцүү. Тэгэхээр энэ нь өөрөө яг нөгөө нэг жилийн ихэн төсөв төлөвлөгөө гэдэг чинь өөрөө гол зүйл нь тэр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйл нь өөрөө төсвийнхаа хүрээнд явж гин үү? Төсвийнхаа хүрээнд явахдаа үр ашигтай байж чадж гин үү гэдэг талаас нь ингэж байнгын юм харьцуулт хийж тэр одоо хэмжүүрийг хийдэг гэх юм уу? Төлөвлөлт гэдэг бол нөгөө хамгийн чухал юм болох гэдэг шүү дээ. Нөгөө талаас нь асуухаар одоо жишээлбэл компани ерөн удирдах төвшний ажилтан тий одоо өөрийнхөө удирдлаганд ажиллаж байгаа хүмүүстэй магадгүй заах танай компани жишээ биш байж болно. Ер нь ямар арга хандлагатай байвал бизнес арай илүү нэг юм смут гэх юм уу те иймэрхүү байдлаар чи явна гэж хардаг. Магадгүй ингээл одоо нөгөө компани дотор олон төвшний л удирдах халбан тушаалтай хүмүүс ажиллаж байсан те өмнө нь аудит ажиллаж авдаг гэсэндээ клиентуудын дандаа удирдах төвшний хүмүүстэй ч гэсэн нөгөө нэг уулзлал ярилцлага хийгээл явж байгаа шүү дээ те. Тэр талаас нь ярил. Яг миний бодоод үзэхээр им трансфер буюу яг нээлттэй ил тод байх хэрэгтэй. Тэр айгуу чухал. Одоо хүн болгон удирдлагын төвшний ярьж байгаа асуудлыг өдөр тутамдаа ярихгүй. Тэр одоо том зургийг нь харж чадахгүй байж болно те. Гэхдээ миний хийж байгаа ажил өөрөө юунд ямар импакт үзүүлээд энэ бизнестэй яаж холбогдож байгаа гэдгийг олж харах нь айгуу чухал штэ урт хугацаанд. Тэгэхгүй одоо зүгээр бодоод зэхээр санхүү ч юм уу back office жишээ нь шууд орлого олж чадахгүй ч магадгүй тэр чинь орлого олох боломжгүй. Гэхдээ тэр орлогыг энэ бизнесийг цаашаа оперейт хийж явахын тулд энэ хөрөнгө оруулалтыг хийхин тулд энэ чинь өөрөө айгүй чухал байгаамаа гэдгийг ч юм уу те тэр компани том зургийг ингэж доошоо нээлттэй ил тодоор хүргэж явах нь өөрөө чухал байгаа. Тэгэхээр энэ нь болохоор тэр нэг дунд төвшний одоо менежер ч юм уу те бидний хэлээд байгаа тэр хүний өөрөг оролцоо одоо өөрөө айгуу чухал байгаа байхгүй тэр дээшээ байгаа холболт хийж гэсэн үг шүү дээ. Тэр бол айгуу чухал юм болов гэж бодож байна. Тэгээд хоёр дахь нь болохоор яг юмыг хэмжиж болох уцаар л яг анханасаа тавих хэрэгтэй гэж яг бодоод байхгүй би санхүүгийн үнэнүүдээр харахаар зүгээр тэр нь болохоор яг компани том зөвлөхөөс илүү хувь хүний KPI хүртэл бид нэр тавьж байгаа шүү дээ банк дотроо тийм. Тэгэхээр юуг хийцэн байх юм бол би хийцэн байна гэж үзэх юм. Тэгээ энэ нь өөрөө яг юугаар хэмжигдэх ишүү байгаа юм уу? Би тэр ишүүг олсон юм уу? Тэр нь ямар импакт авчирсыг гэдгээ анханасаа юм яг ойлгомжтой тавиад тэгээ тэрнийхээ дагуу багтаага өдөр одоо ингээд өдөр тутамдаа би тэрийг монитор хийх ч юм уу тийм байдлаар явах нь яг хүн юу игээд байгаа, яаж хэмжигдэж байгаа, юутай холбогдож байгаа гэдэг нь айгуу зөв байх юм болов. Тэгэхээр надад л юу гэж бодогдож байна. Үнцэн гэдэг юм чи айгуу чухал юм байна. Тэгээд юу гэх юм компани удирдлага болохоор компанид ажиллаж байгаа одоо нэг ажилтан бүрийн хувьд тэр хүний оруулж байгаа үнцэн нь компани манай компани цаашдын алсын хараа зорилго гэж магадгүй энэ жилийн төлөвлөгөөний хувьд ийм үнцэнтэй байдаг шүү гэдэг мэдрэмж өчгөр хүний сэтгэл зүй ерөөсөө тийм шүү дээ. Би өөрөө хин нэгэнд ер нь бол ийм үнцэнтэй юм шиг мэдрэмж авах угаасаа юутай байгаа
цаанаасаа гэх юм уу те. Тэгээд нөгөө талаасаа бас ийм нөгөө хүндлэгдэх гэх юм уу те нэг ийм хэрэгтэй гэдэг би одоо нэг хин нэгэнд хэрэгтэй юм хийгээд юм те хэрэгтэй байгаад байна гэдэг мэдрэмж чи өөрөө хүнийг дараагийн нэг алхам хийхэд ингээ хөтлж идэг штэ. Тэгэхээр нийгмийн баг те. Нийгмийн хувьд тэгэнгүүт буцаагаад ажиллаж байгаа хүмүүсийн өнцгөөс болохоор чиний ярианаас болохоор айгүйх тийм юу гарлаа л та нөгөө өөрийгөө харуулна өөрийнхөө үн цэнийг мэдрүүлнэ гэдэг юм поинтууд гараад байгаа хгүй. Тэгэхээр яг харахгүй удирдлага нэг тийм үн цэнийг нөхчгөр за миний оруулж байгаа одоо юу гэдгийг хийж байгаа ажил чи өөрөө ийм юм үн цэнтэй байгаа юм ш. Тэгвэл би энийг жоохон илүү дахиад ингээ тэгээд тэгвэл илүү ингээд манай компанийн хувьд илүү одоо хувь нэмэр болох юм шүү гэдэг ийм шууд сэтгэлгээг ингээд хүнд суулгаад байгаа юм шиг санагдаад байна л та. Хоёр талаасаа тэгэхээр тэр чинь өөрөө ингээд өөрөө ирэхгүй юу гэдэг ингээд нэг амар хүчээр ингээд юм хийх биш. Нөгөө хүний оюун санаа чи өөрөө ингээд юу гэдэг ингээд цаанаасаа гэх юм уу те ингээд хөтлөгдөөд гэх юм уу те ажлын байран дээр ч гэсэндээ өөрийнхөө эрч хүч энергийг хуваарлаад илүү ингэчи илүү тэгчи гэдэг ийм сэтгэлгээс хуулгаад байгаа юм шиг санагдлаа. За нөгөө талаас нь асуухад одоо ингээд сая өнөөдөр болохоор би ингээд танаа офс дээр орж ирэхэд л одоо ялангуяа дөнгөж саяхан шинэ оффист болсон байгаа болохоор бүр амар гоё сэтгэл ингээд төрүүлж байна. Одоо магадгүй ингээд бүр офисын ажил ингээд буцаад хиймээрч юм шиг тийм сэтгэл төржилээгээ түрүү ярьжсэн шүү дээ. Тэгэхээр тэр нь одоо жишээлбэл би зөвхөн ингээд нэг удаа ингээд орж ирэхэд л надад ингээд амар юм гоё сэтгэл төрүүлж байгаа байхгүй юу. Тэнгүүд бодол одоо өдөр болгон ажиллаа хийж байгаа хүмүүсийн хувьд энэ нь ажлын байран дээр бүтээмжийг бий болгоход тий одоо чамд юу яаж нөлөөлдөг одоо зүгээр ингээд хамт олонны уур амьсгалаас гадна яг энэ нөгөө нэг одоо юу гэдэг офистэй барилга байгаа байдалтай энэ одоо орчин гэх юм уу тий орчин тэгээ нөгөө талаас болохоор бас яг гоё юу байвал болцооч гэж бодод энэ одоо компаниуд Ангглобал бол мэдээж бүр амар стартап компани биш. Бүр амар корпорат соёлтой компани бас арай болж амжиг байх гэхдээ хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн нөгөө уур амьсгал ингээ YB ч юм уу харахаар амар юм нээлттэй гэх юм уу тийм л мэдрэмж өглөөл дөө миний хувьд бол зөвхөн. Тэгэнгүүт танай одоо компани юм гоё соёлууд юу вэ тий одоо жишээл амралтын өдөр жишээлбэл та нар одоо дүн компаниудын дотор янз бүрийн клубүүдтэй байдаг шүү дээ. Эсвэл бол уулан талхдаг гэдэг ч юм уу те. Тэгээ чамд яг тэр олон юм байгаа бах тийм үү магадгүй. Гэхдээ чамд яг таалагддаг гэдэг ч юм уу те. Чи илүү сайн оролцдог ч гэдэг юм уу. Тийм гоё жишээ байвал болцоош. Аха. Тийм саяхан нөгөө нэг марафон болсон шүү дээ те. Тэгээд манайх нөгөө компаниараа ингээд яг тэр групп үүсгээд тэгээд тэнд ер нь бол марафонд гүйсэн нэлээ олон хүмүүс. Тэгэнгүүт тэр надад айгүй гоё санагдсан байхгүй яа гоё санагдсан бэ гэхлээр өмнө нь болохоор би чинь нэг 5-д гүгээд 10-д гүйжсэн. Тэгээ энэ жил 21-д гүйж байгаа байхгүй тий. Тэгэхдээ 21-д гүйх чинь яг би өөрөө гүүн гэд ер нь бол гүйчээгүй. Юу гэхлээр ингээд тэр групп дотор ингээд 42-д гүйж байгаа юм байна. Тэнгүүд тэр хүмүүсээ ингээд нэг юм за бүгдээрээ гүүн гэдэг юм community ч юм уу үүсч хэрчим бүгд яг тэрнийхээ мэдээллийг сорилцоол тэрнийхээ төлөө байгаал бараг өвдөг яаж өвдөж байгаа гэдгээ яриад тий. За өглөө тэд гүйчлээ шүү гэл тэгэхээр ч хүн ингээд амар бусдаасаа мотивац аваад тэгээд одоо сая айгүй олон хүн манай одоо компаниас марафонд гүйсэн. Тэгээд жишээ нь одоо ингээд юм юу нэгдсэн байхгүй. Тэнгүүд энэ цаашаа үргэлжлээд одоо стил ингээд хүмүүс гүйдэг. Тэгэнгүүтээ тэр ингээд уулан талхдаг, хайкинг хийдэг ч юм уу те. Тиймэрхүү юм соёлыг бол бүтээж байгаа. Тэгээд сүүлд бас нөгөө нэг номын юу манайх тэр номын клуб гэх юм уу те. Номын клуб гэдэг одоо ер нь бол 7 хоногт за 14 хоногт нэг удаа тухайн хүн одоо өөрийнхөө уншиж дуусаагүй ч гэж болно тий. Уншиж эхэлж байгаа дууссан ч юм уу эсвэл бүр аль жилийн өмнө уншаад дууссан ч бай. Тэр юм ярмаар байгаа номоо тий энэ яагаад надад таалагдсан ч юм уу эсвэл тэгэл ерөнхийдөө л тэр уншсан номынхаа талаар яриад бусд нь ингээд сонсдог. Тэгээд сонснохээс илүү тэр чинь ном яриад дуусгаар чи ингээд дискшн өрнөж байгаа шүү дээ тий. Тэгэл тэгвэл эн чи ийм өнцгөөс харуулсан юм байна ч юм уу. Тэгэхээр тэр калчер бол надад сүүлийн үед айгу таалагдж байгаа. Тэгээд нөгөө хүмүүс чинь айгу өөр ном уншдаг байна гэдэг. Яг гоо би одоо нэг өөрөө нэг ном уншихаар ирэн тэр юм аа л хайгаал тэр мэдээлэлээ уншаал тэр хүрээлэлд ороод идэг. Тэгэнгүүт одоо ингээд компани дотор чинь маркетингийн хүн байна, технологийн хүн байна. Тэгэнгүүт ингээд сонирхож байгаа ном нь өөр. Тэгэнгүүт тэр хүн чинь өөрөө ямар төрлийн хүн юм бэ? Дараа нь ажил ирсэн чи яаж ойлголцох юм бэ гэдгийг хүртэл ингээд тодорхой хэмжээнд ойлгож авч байгаа. Яг зөв тий.
Тэгэхээр тэр соёлоод ер нь нэлээд олон клуб байгаа. Тэгээд бас ингээд гитарын клуб гэл ер нь залуу хүмүүс ихтэй болохоор ингээд янз бүрийн нөгөө одоо ажлаас гадуурх цаг хугацаагаа бас зөв өнгөрөөх юм те. Тэгэхээр амьдралын юм аяга бас нэлээд өөрчлөлт гоод шүү дээ. Тэр одоо ажлын хамт олонтойгоо өөр төрлийн activity хийснээрээ буцаагаад бас нөгөө ярьдаг шүү дээ. Нөгөө нэг ажлын бус цагаар ханг аваад хийх ч юм уу те. Магадгүй нөгөө одоо орой шавуудах те. Тэр нь бол хамгийн нийтлэг жишээ шүү дээ. Тэрнээс гадна одоо жишээл ийм төрлийн клубүүд юм сонирхлын бүлгмүүд үүснээрээ бас мэдээж яг нэг илүү сайн таньж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө ажилдаар гараад коммуникац явуулахад бол айгүй өхөн болчихж байгаа шүү дээ. Тэр чинь хамгийн гол нь буцаагаад ажлын бүтээмжинд чинь нөлөөлөх гэдэг шүү дээ. Тийм. Одоо яг ингээд бид нар зөвхөн ажиллаад яриад тэгэл дуусчвал хаалттай шүү дээ. Үнэндээ яг тэр төвшөнд л хариулна те. Яг зарим асуудлыг ажил дээр болж байгаа асуудал ч юм уу те. Уг нь ингээд шийдчихвэл зөвөр юм байна гэдгийг хүртэл хүндлэхгүй шүү дээ. Тэр чинь яг лимитэд хэмжээнд л тэр хүн мэдээллийг хүргэж байгаа. Тэгэхээр яг гоо тодорхой хэмжээнд угаасаа тэр одоо клубуд байснараа тэр хүнийг ойлгож байгаа, юу сонирхдгийг ер нь хүн сониуж байх чинь бас хин нэгнээ сонирхно гэдэг чинь сайхан зүйл шүү дээ тий. Тэгэхээр яг тэрүүгээр дамжуулаад дараа нь энэ хүн чинь нэрээ жоохон очиж асуухад дургүй байдаг шүү. Эхлээд чатаар бас биччихэд тэгээ дараа нь очиж уулзах юм уу. Гэтэл зарим хүнтэй бол тэгж мэйлсэл бичихэд нь баг хариу бичихгүй ч ажилтдаг төрлийн юм ажиллана шүү дээ. Тэр хүнтэй бол директли ч юм уу шууд митинг зарлаад уулзчмаар юм байна гэдэг тэр юмыг бол шууд ажил хийснээрээ мэдээж олж авахгүй. Хувь хүний жоохон ойлгоснороо ч юм уу тодорхой хэмжээнд. Нөгөө нэг мянган жижиг алхам нөгөө нэг маш том зүйлийг бүтээн гэдэг үгнүүд эдэн шүү дээ. Тэрнтэй адилхан нөгөө ийм айгүй том амжилт гэдэг ч юм уу том сорилтын ард гарах марах гэдгийн цаатлын нөгөө нэг ийм үндэс өгшлүүд нь их хвчлэн дандаа нөгөө нэг хим маяг дадал хандлага гэдэг юм дээр суралцсан байдаг шүү дээ тий. Тэгэхээр яг ёс суртахуун тий тэгэнгүүт болохоор надад зүйлгээд юу саяны тэр одоо жишээгээр бол хүний сэтгэлгээг бол маш задлж байгаа юм шиг санагдчих шүү дээ. Тэгээд амар нийгэмд нэр үнэхээр олон янзын төрлийн хүмүүс байдаг тий. Тэгээд тэр хүмүүсийг ч гэсэндээ магадгүй нөгөө нэг ойлгох юм уу тий хүлээж авна тий хүлээн шуурна гэдэг чинь нэг амар чухал юм ба шүү дээ. Тэнгүүт тэр нь одоо буцаагаад ингээд магадгүй ингээд сингл хүмүүсийн хувьд байх юм бол үнэхээр нэр ийм шал өөр төрлийн хүмүүс байдаг шүү гэдэг ингээд аль хэдийн нөгөө ажлын байран дээр ч гэдэм хамт олноосоо хүлээгээд аваад ойлгочих юм бол айгүй зөв байдлаар гэх юм уу тий ойлгочих юм бол хосын харилцаа үүсгэж ч юм уу гэр бүл зохиогоод явахд чинь тэр чинь бүр ингээд маш том нөгөө сур фундаментал ийм нөгөө сэтгэлгээ хүнд бий болгочих учраас зөрчлийн явж гэсэндээ мэдээж харьцангуй нөгөө амар том үр нөлөөтэй зөрчилд аваачгүйгээр нэг ийм төлөвшил гэх юм уу нөгөө талаасаа хувь хүний хувьд нэлээд төлөвшсөн ийм одоо мачур гэж бид нар ярьдэн штэ сэтгэлгээний хувьд тийм болох юм шиг л санагдаад байна л да. Тэгэхээр яг хэлгээд байгаа санаа нь болохоор яг тиймэрхүү л ийм жижиг үйлдэлүүд хүнийг маш ийм том одоо юу гэдгийг жижиг үйлдэлүүд нь буцаагаад нөгөө дадал гэдэг юм төгтөлдөг учраас буцаагаад ухамсарт ерөөсөө яг ийм дадалчин өөрөө хүний ухамсарыг ингээд сэтгэл бий болгоод байгаа шүү дээ. Тэгээд тиймүүд тэр чинь өөрөө суур тэр хүнийг бүтээж байгаа хамгийн чухал юм байгаа шүү дээ. Тэгэхээр дараагийн олон харилцаа нийгмийн хувьд ч гэсэндээ өөрийнхөө байр суурь өнцгийг илэрхийлэх ч гэсэндээ айгүй зөв байдлаар гаргах ч юм уу тийм суур болж байгаа юм шиг санагдчих. Тэгэхээр энэ компани соёл гэдэг чинь одоо ямар чухал юм бэ тий? Компани соёл мэдээж тэгэл одоо баг байнга л компани болгоо ярьж штэ тий. Манай соёл гэж тэрийг тэгээд хүмүүс чинь яг зөвхөн одоо цалин мөнгөнд одоо бас уягтгаа болцсон. Тэрүүнгээр чинь хэмжигчин амар хязгаарлагдсан шүү дээ. Хүний потенциалыг хүртэл ингээд тодорхой лимит тогтоож гарч айгуутсан учраас тэндээс өөр юм соёл бусад зүйлүүд нь айгуу чухал бас болоод байгаа. Тэгээд би энэ дээр нөгөө нэмэлгээр ийм ажлын компани соёлоос гадна одоо нэг сайн дурын юм гэж хүмүүс яриад идэг шүү дээ тий. Энэ бас өөрөө айгуу чухал юм шиг надад одоо л санагдаж эхэллээ байхгүй. Би бас ингээд өмнөөс нэг хичээл хийдэг хүүхдээс ингээд тэгэнгүүт тэр сайн дурын ажилчин өөрөө холон бас төрлийн хүмүүстэй яг чинь одоо таны ажиллаж байгаа салбарын тэр мэрэгжлийн тэр хүн биш бүр шал өөр хүмүүстэй харьцах хэрэгцээ гарна шүү дээ. Зүгээр нэг кофе захиалах ч юм уу те нэг юмны ивент зохиох гээд одоо ширээ захиалах хүртэл гэдэг чинь өөр нийгмийн өөр бүлэг хүмүүстэй харилцаа үүсгэж байгаа учраас тэндээс бас хүн ингэж
би ингээд зөвхөн өөрийнхөө хүслээр бүх юмыг байлгах гэдэг нь буруу юм байна гэдгийг хүртэл ингээд анзаараад суралцаа тий. Тэгэхээр юу яах гэж нэг саяны сайн дурын ажил чинь нөгөө нэг хүнд тэр сайн дурын ажил хийж байгаа нөхцөлд хүн тайтл байхгүй байхгүй тий. Тэгэхээр тайтл байхгүй ч бас одоо та өнөөдөр хичнээн айгуу том босс дарга ч юм уу тий тодорхой айгуулаг санхүүгийн юмлаг мэрэгчлээ хүн байлаа гэхэд тэр сайн дурын одоо ажил бүлгэмд ороод эхлэхээр та зүгээр хувь хүн байхгүй тий. Тэгээ хувь хүн учраас тийм үнэхээр л яг тэр хувь хүний чинь өөрийн чинь арга хандлага юм уу тий нөгөө шалж угааж болно гэдэг шиг юм хийн штэ тий яг ингээд цагаа тулах юм бол тэгэхээр тэн дээр чинь бол нөгөө тайтл гэдэг юм чинь хүнийг бас нэлээд барьж идэг штэ. Тийм одоо ажил дээр тий эн чин өөрийнх нь position title-ийн хүрээнд би юу хийх ёстой, юу хийх ёсгүй, хүнд захирахгүй тий гэдэг ийм хэмжүүрийг чинь тогтоох гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бас нэрээ уриалмаар юм тий. Ялангуяа нөгөө бид нар бол ингээд яадаг шүү дээ. Одоо уриалах нь бол илүү ингээ өсвөр насныхан ч юм уу чиглэлдэг шүү дээ тий. Одоо сайн дурын ажлууд. Яагаад гэвэл нөгөө нэг ер нь л их хвчлэн нөгөө промошн хийж байгаа юмнууд нь тэтгэлэг авна гадагшаа явна гэдэг рүү илүү сайн дурын ажлыг чиглэдэг шүү дээ. Тэрнээс биш яг одоо насанд хүрсэн ажлын байран дээр гарчихсан хэдэн ч насны тий хүн сайн дурын ажилд оролцсон магадгүй тэр бүх өөрийнхөө нөгөө одоо хөгжүүлээг юм уу төлөвшөөгүй тэр ажлуудыг ч гэсэн магадгүй арай нийгмийг нөгөө нэг арай илүү өөр нүдээр гэх юм уу тий харах тэр боломж болох гээд шүү дээ. Энэ бол миний хувьд бас яг юу өнгөрсөн жилийн яг өвөл тэр нөгөө нэг HD орны нэг сайн дурын ажилд оролцоод явж исэн. Тэгэхэд бас яг тийм мэдрэмж авч ирсэн шүү дээ. Ер нь бол өмнө нь дандаа нөгөө өсвөр насндаа гэдэг юм уу оюутан байхдаа л тийм ажлууд хийж исэн байлээ. Тэгээ ер нь сүүлийн жилүүдэд тийм сайн дурын ажилтаар яг гар бие оролцож байгаа юм уу? Бид нар л яг хоног хандив байдлаар бол нэлээд өгдөг. Одоо юу гэх мөнгөн туслан ч юм уу өөрийнхөө чадах хэмжээнд бага хэмжээнд. Гэхдээ нөгөө яг өөрийнхөө гар бие оролцоод яваад гэх юм уу тий. Тэр чинь бүр ингэ шал өөр мэдрэмж өгд юм билээ. Нүдэрээ хараад нөгөө нэг биеэрээ мэдрээд гэдэг шиг тий. Тэр мэдрэмж нь өөрөө буцаагаад зөвхөн нэгэн өдөр ингээ бүтэн өдөр яг фул зарцуулж байгаа байхгүй юу. Гэхдээ тэрний дараа нөгөө нэг айгүй олон ийм бодлууд надад өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр би болвол бас мэдээж зав чөлөөгүй гэдгээр бол яг хөө мэдээж хүмүүс байнга оролцоод иж чадахгүй байх та. Гэхдээ ер нь ингээ өөртөө магадгүй ингээ жилд нэг удаа ч гэдэг юм уу те бүр дороо иж те нэг тийм юм бас бодвол шал өөр байдлаар нөгөө нэг бид нар ингээ нэг кино үзэхэд нөгөө оюун санаа ингээ шал өөр байдал ном уншаач юм өөр төвшөнд үгүй өөр газар очсон юм шиг санагддаг шиг тиймэрхүү ажил хийгээ явахаар ч гэсэн бүр шал өөр юм бодоо явд юм байлээ. Тийм. Харин надад бас яг тэгж санагдчихсэн. Би бас тийм их сайн дурын ажилд оролцоод байдаг хүн үү гэхээр бас үгүй. Гэхдээ сүүлийн одоо жил 2 жил ч юм уу яг энэ өөрийнхөө санхүүгийн чиглэл талдаа тэгээ оюутнуудад чиглэсэн ч юм уу энэ хүрээндээ ингээд хүн чин аваад иж болохгүй шүү дээ тийм би л сураад байна гэж одоо ажил дээр гарсан ч гэсэн тийм тэгэхээр эргүүлээд тодорхой хэмжээнд өгөх хэрэгтэй өгнө гэдэг чинь ингээл амар том юм авчиад өгөх одоо зүйл биш шүү дээ тийм тэгэхээр тэр бодловч яг гоо ингээд явандаа сууж төлөвшөж байгаа юм уу тийм ингээд сууж эхэлж байгаа байхгүй юу тэгээд нэлээд яг гоо сайн дурын ажлуудад оролцоод өөрийгөө таньж байгаа байхгүй одоо чин тийм би ч одоо бас сонин тургууртаа мó гэдгээ ч юм уу ингээ анзаарч байгаа байхгүй юу. Яа тэгэхээр ажилчин сая хэлсэнчлээ ингээд хүн цалиа авч байгаа. Цалиа авч авчраас эргүүлээд ажиллана. Тэр хүн захирагдантай нөгөө principal agent relationship гэж CFA дээр гардаг шүү дээ тий. Яг л тэр зарчмаар явж. Тэр зарчмаар ингээ явж байгаа шүү дээ. Би тэр хүнийг хайр хийж байгаа, ажиллаж байгаа гэд сайн нурт дээр чинь ашигын төлөө биш. Хин нэгний их ашигын төлөө биш. Тэгээд би тэрийг хийснээрээ хин нэгэн тэгж харагдах юм уу хэрнээ бас үгүй. Тэгтээ тэрний цаан чи өөрөө айгүй процесс болж байгаа. Дээрээс нь хүнийг хүчилж болохгүй. Сайн дурын ажил хийж байгаа хүнийг ёстой гэж болохгүй шүү дээ. Тэг үн. Чи энд яваад ирэх ёстой. Тэр хүн ажлынхаа хажуугаар хийж байгаа. Тэгэхээр бас хүнийг алдаад иж болохгүй. Тэгэхээр тэрний нэг юм нюансыг олоод юм хийнэ гэдэг чи өөрөө сайн дурын ажил чинь маш тийм чухал юм нюанстай зүйл байгаа юм байна гэдгийг бас анзаарсан. Яг уу энэ дээр бас хэлвэл гэхдээ заавал гүү олгүй гэдэг тэр нэг суур зарчим бүх юм дээр хүн байх хэрэгтэй болоо гэж бас сайн дурын ажил хийж байхдаа анзаарсан. Одоо нөгөө энэ санаанууд нь явсаар хагаад бидний нөгөө яг ингэ бүтээж байгаа нийгэмд гэх юм уу тий нийгэмд л одоо бид нар одоо жишээл одоо юу гэдэг чинь за мэдээж яг саяхан ингээд нөгөө нэг
огцрох хамархан гэлж гсаал болсон. Мэдээж тэнд бол оролцох хүсэлтэй ч гэдэм үзэл одоо юу гэдэг залуучууд бол очсон байх. А гэхдээ тэр чинь бол ингээл нэг юм одоо юу гэдэг юм богино хугацааны ч юм уу төр зургийн ч юм уу шинжтэй ингээл тухайн моментод нэлээд юм галсан байдлаар өрнөөл дуусч байгаа тий. А өдөр тутамдаа надад бол тэгжил санагдаж байна. Өдөр тутамдаа ер нь хүн өөрийнхөө дуу хоолой оролцоог ямар нэгэн байдлаар хүргэж яхан л аягүй зөв гэж боддог байхгүй. Тэгэхээр саяны яг уу одоо юу гэдгийг улс төрийн нийгмийн асуудалтай холбоотой ч гэсэндээ хүмүүс ер нь бол аягүй их дуугүй байдаг шүү дээ. Тийм. Тэгэхгүй одоо юу гэдгийг тэрийгэ магадгүй одоо юм сайн дүрийн ажиллаар ч юм уу тийм дамжуулаад юм шууд бус замаар гэх юм уу шууд бус замаар нийгэмд тодорхой хэмжээний юм нөлөөлөл үзүүлэх аягүй чухал юм шиг. Тэг яг сая буцаагаад тэр нь бид нар их амар сайн уус аяг хийгээл амар лаг ингээл байхтай биш. Буцаагаад тэр нь хинт ашигтай байхаар оролцож байгаа хүүхэнд байгаа даа. Тийм. Яагаад гэвэл яг сая чиний хэлснээр нөгөө өөрийгөө таньж мэднэ гэдэг чинь одоо энэ манай нийгэмд бол маш чухал болчиход байна. Ер нь бид нар л хөвшлэн нөгөө одоо ингээл лаг нөгөө нэг олон лаг нөгөө позитив одоо юу гэдэг токсик позитив ч амар өндөр болчихсон шүү дээ нийгэм тэнгүүт одоо юу гэдгийг байнга өөрийгөө дайчил ингэтийг одоо юу чинь бид нар ингээд уйлж болохгүй уунч болохгүй тий тэрийгээ бид нар сошиал дээр угаасаа дийлгэж чадахгүй тэгтэл мэдээж амьдрал бол тийм биш л байгаа шүү дээ. Тэгтэл одоо юу гэдгийг тиймэрхүү одоо ашигын бус тий ингээд ийм ажлаас нэрээ хувь хүн өөрийгөө бас өөрлөгөө өнгөж харах нэг бас нэг тийм цаг орон зай болоод байгаа байхгүй тий. Тэгээд нөгөө нэг айгүй хараагүй өнцгүүд гарч ирдэг гэх юм уу. Тэгэхээр миний анзаарч байгаа болохоор одоо яг нөгөө ярин хадуураад гэдэг шиг нийгэмд айгүйх юм өөрийн гэсэн үзэл бодол дуу хоолойгүй хүмүүс маш их масс байт юм шиг санагдаад байна. Одоо магадгүй нэг хүн зөв гингүүт айгүй нөгөө туйл руугаа хэлбэхт айгүй хурдан массын хувьд бол тэгэхээр магадгүй юу гэдэг бүх хүмүүсийн хувьд бол илүү өөрийгөө одоо ингэж ярьдэн штэ 40 50 хүрсэн ирний төлөвшөөг хүмүүс зөндөө байгаа штэ. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд бол юу гэхээр үзэл бодол нь тогтоогүй байгаа гэсэн. Тэгэхээр үзэл бодол тогтоогоор өөрийгөө ерөөсөө таниагүй. Тэгэхээр магадгүй юу гэдэг сонсож байгаа хүмүүс ч гэсэндээ оройтаагүй те хитэн ч настай байсан бол би бол оройтаагүй гэж боддог. Сая яг нөгөө тийм энэ дээр сая нэг юм төлөв одоо хин нэг нь л хазаах гэдэг шүү дээ. Суур жанжин шугам тогтоогоо гэд энэ дээр нөгөө яг санхүүгийн салбартай холбогдож байгаа нэг хэсэг байгаа байхгүй юу? Юу ихлээр би л яг хувьдаа тэгэж бодож байгаа санхүүгийн хүний ингээд барих ёстой зарчим ч юм уу эсвэл би багасаа одоо хүсдэг юм нь юу ихлээр нэгдүгээрт тэр нэг юм одоо дата ч мэдээллийн найдвартай миний тоонд хүн итгэж болох хэмжээний юмаа гаргаж байгаа ч тийм ингээд итгэлгүй байх юм бол тэгэл санхүү хүний ганц үзүүлж байгаа юм чинь тийм сайхан бас айдиа бол санаа бол биш шүү дээ. Тэр чинь бизнесийн үний хийж байгаа тийм. Тэгэнгүүт яг чиний гаргаж ирж байгаа тоо тэр одоо материал датанд чинь хүн итгэх хэмжээнд байх. Тэрнийхээ ард өөрөө зогсох хэрэгтэй. Хоёрдугаарт ингээд нэг юм backbone одоо ингээд нэг юмны би энэ анализыг хийгээд үгүй гэж дүгнэлт гарсан байна. Тэгвэл тэрэндээ бат зогсдог байх хэрэгтэй. Ингээд туйлбаргүй ингээд нэг хин нэгэн удирдлагч байна нэг ингээд хэлчихээр тэгвэл ингэчээ ийм биш үгээр ингэчээ гэдэг тийм одоо ингээд одоо хамхуул шиг байж юусаа болохгүй шүү дээ тий. Суур зарчим. Тэгэхээр энэ бол CV дээр ч гэсэн ингээд гарч ирдэг шүү дээ тий. Тэр яг яс суртахууны хувьд ч гэсэн хэрвээ чи энэ анализыг энийг буруу гэж бодож ивэл тэн дээр өөрийнхөө нэрийг бичихгүй байх хэрэгтэй байдаг тий. Тэрэн шиг ингээд юм ямар жанжин шугамтай байхгүй бол санхүүгийн хүндээ айгүй аюултай юм шиг санагддаг байхгүй тий. Ингээд гоё санаа бодлогыг нь дэмжиж чадахгүй. Санхүүгийн үед үр ашиггүй л үр ашиггүй. Тоогоор бол ингэж харагдчихэв. Энийг бол зөв гэж бодохгүй л зөв гэж бодохгүй гэдэг. Тэр нэг одоо ийм зарчмыг л амар сайн тогтоох ёстой гэж угаасаа би бас боддог байхгүй. Тэгэхээр яг энтэй ингээ хүний тэр нэг эргүүлээ тэр чин суур зарчимтай уягдсан шүү дээ. Ингээд ийш тийшээ энэ зөв гэхээр зөв гээл буруу гэхээр буруу гээл. Тэ жигсэхгүй гэхээр жигсэхгүй гээл жигсэн гэхээр жигсэн гэдэг. Тэгэхээр тэр төлөвшөл зарчмыг бас ажил мэргэжлийн өвч гэсэндээ бид нар тэгэхээр бас айгүй юу байх гадч нөлөөлөх гэдэг шүү дээ. Ерөөсөө би бүр санхүүгийн хүмүүс дээр тэр чинь айгүй чухал зөвл шүү гэж онцолж хэлэх гэдэг. Онцолж хэлэх гэдэг байхгүй юу? Тэгээд бас нөгөө хоёр дахь нь тэр toxic positivity гэдэг ярьжсэн шүү дээ. Тэрэн дээр нөгөө сая манай нөгөө номын клубээр бид нар ном уншаад ярьдаг гэдэг. За. Тэгээд тэн дээр нөгөө
Burnout Society гэдэг Бинчаалан гэдэг Солонгосын зохиолчийн нэг номыг би авч уншсан. Тэр нэг publishing гинөө. Тийм. Тэгэд уншсан санаа нь ихтэй юу вэ гэхэлэр бас нэг одоо би чинь жоохон тэмцэгч юм ухээр бас тэмцэгч биш одоо ингээд гэтээ ингээд нэг нийгмийн юм шодрог бас юмны төлөө ч юм уу ингээд тайм одоо өнгөртгүү ингээд заримдаа бол хэлмээр байвал хилчих гээд байдаг хандлага жоохон байдаг. Тэгээд чирийн номыг бодохдоо нөгөө тамирчин нийгэмгээ монголоор орчуулсан. Тэгээд тамирчин нийгэмгээ орчуулчихаар чинь би одоо нөгөө юм тоталитар диплом ингээд эдийн засгийн эрхчлөөгүй байдал ч юм уу ингээд нөгөө тийм эдийн засгийн онол талтай ойлгоцсон байгаад тэгээд Английн харсан чинь Burnout Society гэж аахгүй тэр чинь өөрөө орчуулах нь тамирчин одоо тийм ингээд гэсэн утгатай байна л та. Тэгээд тэр номон дээр яг тэрийг айгүй зүү гаргаж одоо хэлсэн санааны юу гэхээр номынх нь бид нар ингээд хитээцээ үйлдвэрлэл хит их хэрэглээ одоо хитээцээ их positivity ингээд чадахгүй бол заримдаа хүн чадахгүй гэдгийг хөдөлгөөн зөвшөөрөх нь бас зүгээр шүү дээ тий. Тэнгүүд бүх юмыг юм чадна гэдэг үгийг энэ нийгэм ингээд орлдог болцсон. Тэнгүүд ингээд чи чадна, би чадна, бүгд амжилттай ч юм уу ингээд ерөөсөө л ингээд тийм үгээр хүмүүсийг удирддаг, авч явдаг болоод эхлэхээр эргүүлээ тэр хитээцээ их позитивтэй хүмүүс depression-д ороод ажлаа салшрах хам шимжтэй, сэтгэл зүйн хямралтай ийм нийгмийг айгүй их бүтээж байгаа. Тэгээд яг хуу энэ нийгмийн айгүй хор шиг гэж зохиолчийн үгээр л би яг санаа хэлээд байгаа шүү дээ. Тэн дээр болохоор нөгөө өмнөх 90 зуун чинь бактери, вирус 90 зуун байсан. Тэгээд тэрний эсрэг хүн эсрэг зүйлийнхаа эсрэг дархлаа тогтож чаддаг. Positivity гэдэг зүйл чинь эсрэг зүйлийнхаа эсрэг биш байгаа. Тэгээд энэ 90 зуун чинь өөрөө юм үхлийн аюултайч байж болно. Одоо тий дархлын 90 зуун чинь тийм үхлийн аюултай байгаагүй. Эргээд дархлаа тогтоод хүмүүс авч явж ирсэн. Тэгэхээр ийм бас энэ ч өөрөө аюултай юм а гэдгийг тэгэхээр энийг одоо яах ёстой юм бэ гэдгэлүүл орж ирж байгаа хгүй тий. Тэгэхээр нөгөө хитээцэн гэдэг дээр хүртэл мультитаскинг орж ирээд за ингээл олон ажил хийх гэдэг юм болсон шүү дээ. Бүгд нэр одоо ингээл ажил хийгээд шалгалтаа ч өгөөл тэгэл нийгмийн идэвхтэй ирүүл ингээд амар их юмыг ингээл зэрэг хийх гэдэг нэг талаасаа яг зэрэг нэг момент дээр ч юм тий. Тэнгүүд тэр мультитаскинг гэдэг чадвар чинь одоо хүн төрөлхтний ололт юм уу гэхээр ололт юусоо биш. Яа тэгэхээр тийм чадвар амьтанд л байдаг. Амьтан хоолоо идж байхдаа эргэн тойрноо аюул байна уу гэдгийг шалгаад хүүхд одоо үр төлөөгөө хаана байгаа гэдгийг хараад хоолоо давхар идээд өөрөө ямар нэгэн амьтны хоол болохгүй гэдэг тэр сонор соргог мэдрэмж амьтанд байдаг чадвараа хүний чадвар чинь өөрөө гүн төвлөрөх, гүн бодох тийм зүйлээс тэгээд тэрний цаана гүн уйтгарахгүй нэг гэдгээс бас хүний юм шин ололтууд гарч ирт юм а гэдэг бэлтгэлтэй болоход айгуу гоё бичсэн байсан. Тэгээд тэрийг нэрээ бодоодсэн чинь бид нар нөгөө гүйж байгаа за байж байгаараа одоо ер нь яг юу атлаад байна бүх юмыг хийх нь чухал юм уу гэдэг рүүгээ ч гэсэн би нэг одоо хаяа бодоод уулын гарахтай ч юм уу. Яг нөгөө нэг амсхийх цаг өөртөө олох нь гэж ярьдэн шүү дээ. Тэгээд тэр л шууд үг санаанд орж ийн л та. Тэгээд саяны нөгөө нэг тэр саяны номын санаан дээр бол одоо яг бидний нөгөө нийгэм дутагдаад байгаа гол юм чинь төвлөрч чаддаггүй асуудал байна шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо бол хүмүүсийн ур чадварыг бид нэр олон ажил мультитаскинаар биш эсэргээрээ нэг төвлөрсөн зүйлийнхаа ард маш сайн бүтээмжтэй сууж чаддаг гэдэг юм уу гараас нь юм гардаг тий нөгөө тим хүн чинь бол маш өндөр одоо үнэлэгдээд байгаа шүү дээ. Ер нь бол тэр бид нар ингээд нийтээрээ ер нь бол одоо сошиал медиагийн юунд ч өртчихсэн тий distraction маш их distraction байдаг. Гэхдээ тэрийг өөртөө бий болгоод байдаг гэх юм уу? Өөртөө бий болгоод байдаг. Гэхдээ мэдээж өгдөг хувь хүний хувьд бол мэдээж тэрийг анзаардаг бол дахиад нөгөө нэг өөрийгөө хязгаарлах гэдэг юм уу тий арай нэг нөгөө тал руу ингээ өөр зүйлүүдэд анхаарах гэдэг байдлаар бол янз бүрийн аргуудаар бол тэнцвэржүүлэх гэж бол хичээдэг байна. Бясалгал гэнэ. Тэгэхээр яг л нөгөө нэг уриалж байгаа одоо тэгтээ ингээд бодоод үзэхээр хаанаас яг энэ зүйл эхлэлтэй вэ гэхээр бид нар ер нь бол юу гэдэг нь соёл, урлаг гэдэг юм уу тийм нөгөө талаасаа түгээж байгаа хамгийн гол юм чи хэвлэл мэдээлэл тийм одоо бол сошиал орчны нөлөө бол маш өндөр байгаа. Тэгэхээр тэр талаасаа буцаагаад одоо юу гэдгийг нөгөө сошиал дээр одоо миний сувг бол би өөрөө телевиз гэдэг чигтэй л адилхан байгаа шүү дээ. Чиний сувг яг адилхан гэдэг шиг. Тэгээ зүгээр ингээд нөгөө нэг хүмүүс нөлөөлөх гэж ярихаар тэрийг айгүй том хэмжээнд одоо инфлюенсер гэдэг үг чинь нөлөөлөгч гэдэг үг байна шүү дээ. Гэхдээ инфлюенсер гэж тодорхойлогдох юм одоо юу гэдэг нь тэр тодорхойлолтод орох гэхээс илүү
би жишээлбэл ингээд нэг 300 найзтай бол 300 найзтай одоо дагж байгаа хүмүүстэй гэх юм уу тий нөлөөлөл байгаа гэдгийг бол ингээд мэдэрдэг гэх юм уу. Тэгэнгүүт саяны ярьж байгаа зүйлүүд нь магадгүй би ингээд үгдгийн жоохон фейлсэн ч юм уу. Ингээд зүгээр ингээд мэдрэмжээ тий яг тэр ингээд хуваалцаад эсвэл бол одоо юу гэдгийг ийм өөр зүйл цагаа зарцуулж байгаа гэдгийг харуулад гэдэг юм уу тий. Тэгээ явхаад үдж байгаа ч юм уу сториг харж байгаа хүмүүс маань өөрийн мэдлэг одоо юу гэдгийг нэг хитэд харж байгаад ер нь тгийгээ боддог ч юм уу тийм нөлөөл байдаг байхгүй тий. Байдаг гэдэг одоо сая та 42-т гүйсэн шүү дээ. Тийм. Тэгэд нөгөө нэг сторийн дээрээ ингээд гүйж байгаа бэлтгэл тий марафонд яг тэр гүйх үеийнхаа бэлтгэл энтрийг нэлээ оруулж ирсэн тий. Тэгээд тэрийг хараад би одоо эн чинь бас 21-т гүйж чинь тий ингээд одоо бэлтээ тий ингээд яг хөө 1-2 удаа ингээд за стори ингээд гүйлгээд үзчихэж байгаа. Тэгээд 3 дахь удаагаас нь за нэрээ эн чинь хүмүүс чинь бэлтээд байна. Бэлтээ гэдэг энэ тэр сэтэл тий ингээд нөлөө ингээд үсэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ ингээд буцаад асууж эхэлж байгаа шүү дээ. За одоо ингээд гүүхэд юу хэрэгтэй вэ гэж би асуусан шүү дээ. Тий одоо яг юу идсэн байвал зүгээр ингээд арай нэг туршлагатай хүн байна шүү дээ. Ингээд надаас ямар ч байсан олон давтамжтай илүү бэлтгэсэн тий. Тэгэнгүүт нь ингээд за одоо тэгвэл яаж бэлтгэвэд ингээд хүн чинь ингээд амар нөлөөллийг нэрээ үсгэж байгаа байхгүй ингээд баг-багаар. Тий. Тэгэхээр би яг одоо саяны санаан дээр болохоор тэр бид нар ингээд юм болгоо ингээд би одоо тэр өмнөх цаг хугацаануудад бол угаасаа бид нар чадах хэрэгтэй, би чадах хэрэгтэй, хүүхдээ ч гэсэндээ чи чадна мадна гэж хэлдэг шүү дээ. Тэнгүүд одоо буцаагаа тэрийг ингээд нөгөө realize хийгээд ойлгоод тэгж авчирс буцаагаад бас нэг баг сар хэмжээгээр тий чадахгүй ч байж болно гэдгээ өөртөө нөгөө хуваалцах нь гэх юм уу? Одоо бид нар ингээд бичлэн уулзаал ингээд хоёулаа өнөөдөр ярьж байгаа шүү удаа ярилцаж цаг байхгүй байгаа шүү дээ. Гэхдээ тэр сошиал медиагийн одоо юу нөлөөллөөр гэх юм ингээд хуваалцаад явах нь буцаагаад тэр хүнд магадгүй 1-2 удаа хэлэхэд за гэж бодох боловч 3 дахь удаа ч юм уу зүгээр өөрийнхөө үйлдэлээр ингээ харуулхад нөлөөлөх боломжтой байгаа. Тэгэхээр бас нөгөө талаасаа нөгөө энийг нэгэнт нөгөө нэг юм ойлгочихсон байгаа учраас тэгээ нэгэнтээ анзаараад ойлгочихсон байгаа учраас нөгөө талдаа нэг юм алхам хийгээл баг-багаар алхам хийгээл эхлэх нь хамгийн чухал юм шиг санагдаад байна шүү дээ. Одоо бол яг буцаад тренд нь бол яг тэрийг яриад байна шүү дээ. Ер нь тэгэл одоо ер нь жоохон нийгмийн хандлага чинь тийшээ чиглэлсэн байгаа шүү дээ тий. Яг төвлөрөх яаж гүн төвлөрөх вэ? Тий. Тэгээ би тэр хараа номын нэг амар гоё яс жишээ гарч ирчихсэн чинь та ингээд би ч бас тууral байсан одоо харьцангуй хичээж байгаа байхгүй тий. Ингээд яг юу чухал биш гэдгийг ялгах бүх юмыг хүн хийж чадахгүй шүү дээ тий. Тэгээд тэн дээрээс гарч ирсэн жишээ та ингээд гүйж байгаа гүйж за алхаж байгаа ч юм уу те за гүйж агаад уйдлаа гэж үт те гүүхээсээ уйдлаа тэгэнгүүт ингээд уйдгар гунигийг өөрийгөө хүлээн зөвшөөрдөг уйдгар гунигийг тисэж чаддгүй анзаараа байж чаддгүй ч юм уу те тэр хүмүүс илүү хурдан гүйдэг гэтээ хүн хурдан гүйснээрээ тэр процессыг хурдсаж байгаа болохоос шинэ ололттой амжилт шинэ юмыг хийхгүй харин намайг уйдгарлуулаад байгаа зүйл нь алхах юм байна гүүх юм байна гэж бодох юм бол хүн өөр хөдөлгөөн хийж эхэлнэ. Тэр чинь өөрөө бүжгийг үүсгэсэн байж болно шүү дээ. Тэгэхээр ингээд эн чинь өөр нэг шинэ ололт чинь өөрөө хүний төвлөрөл уйдгар гунгаас ч гэсэн гарч болно. Ингээд одоо бид нэр уйдгарлах завгүй гэдэг шиг ингээд нэг юм идэх болсон шүү дээ. Ерөөсөө зав завгүй. Гэртээ ороод подкаст сонсоол. Тэгэл ажил дээрээ ингээд ерөөсөө завгүй байгаа л тий. Гэтэ тэр бас нэг тийм зөв гэдэг дээр одоо нэг юм маань буцаад question хийж асууж эхэлж юм гэсэн үг шүү дээ. Тэр айгуу гоё жишээ санагдсан. Нэг тийм санал хэлж чинь тэмүүд нөгөө нэг хит их мэдээлэл чинь хүнийг ядрааж байгаа тийм хит их хувцас хэрэглэл чинь хүнийг стресстүүлдэг гэл тийм. Тэр чинь ингээд зүгээр үг юм уу гэхээр үгүй байгаа даахгүй. Яг үнэхээр л миний амьдралд муу нөлөө одоо яг тэр мэдрэгддэг гэх юм уу тийм. Бүр ингээд зүгээр ингээд хамгийн наацх нь би ингээд айлд орохороо амар их тавилгатай хэлээд шүү дээ тийм. Тэрийг харахаар би ингээд юм яад гэдэг чинь ингээд дотроос ингээд стресстэй идэх гэх юм уу. Тэг би нөгөө ингээд зүгээр ингээд эсвэл тэгтээ тэр миний хувийн онцлогч байж магадгүй. Ер нь бол ингээд тавилга их мэгтэй ингээд амар их юм нуртай байхад ингээд таата байж чаддаггүй ингээд стресстэй идэх. Тэг зүгээр ингээд телевизээр ч юм уу за телевиз ч одоо үздэг болохоор телевизээр гэж ярих тохиромжгүй. Одоо нөгөө нэг онлайн кол хийдэж штэ тийм ажлын ч юм уу кол хийж хахад арталт нь нөгөө ингээд гэрийнхэн тавилга харагддаг штэ. Тэгээд тэрнээ баг ингээ анхаарал санаад байж. Гэхдээ би хитрхий жоохон тиймэрхүү интерьер юмд ач холбогдол өгдөг болоод бас илүү тэгж харж байгаа.
Гэтэ ер нь зүгээр ингээд ингээл амар юм төвхтэй харагдаад тийм төвхтэй харагдаад байдаг ер нь бол тэгэхээр тэр стресс ч үнэхээр л тэр үг биш байгаа байхгүй юу? Яг л жинхнээсээ мэдрэгдээд байгаа байхгүй юу тий. Сая тэр нэг юу гэж бодлоо. Би сая гүйлт гэж ярьсан чинь гүйлт ер нь яагаад гүдэг вэ гэдэнгүүт өөртөө ярьдаг байхгүй юу? Миний хувьд бол одоо юу гэдэг яг би жишээлбэл одоо ингээ зүгээр чаддгүй төрлийн хүн байхгүй юу? Одоо жишээл яг ингээл чиний саяны тайлбарлаж байгаа гэртээ ороод нэг подкастнаас оол тий. Тэгээл ингээл юм хийж явахдаа давхар юм хийгээл тий. Тэгжээс нь л гэнгүүтэл хүүхдийн асуудал бол багштай холбогдож тий. Бүр ингээд жинхэнэ нөгөө мультитаскинг гэдэг ингээд нэг юм яг дүр байгаад байгаа байхгүй надад. Тэнгүүд би нөгөө нэг одоо өөртөө цаг зарцуулна тэр гэлдэг шүү дээ. Тэнгүүд ганцаараа өөртөө ярмэр тэгээ зүгээр яж ярьж чадахгүй шүү дээ. Тэнгүүд яг тэр гүйж байгаа момент яадаг вэхээр хамгийн багадаа 30 минут цаа нэг дунджаар нэг цаг ч юм уу явлаа гэхэд тэнд ингээд яг ингээд би яг жигнээс бол одоо амар тийм йога хийгээл бяцлал хийгээл ах төрлийн одоо тийм одоо нөхцөлөд одоо одоогийн төвшнөл биш байгаа байхгүй юу? Тийм амар тайван стилийн те тэнгүүд гүйж байгаа гэдэг нь хурдтай хөдөлгөөн хийж байгаа. Гэхдээ нөгөө талаасаа би тэр үед ганцаархан байдаг сэтгэл оюун санааны явчихсан те ганцаархан байдаг. Тэгээд одоо үгдхийн нэг цагийн туршид гүйхэд нэг 10 км ч юм уу гүйлээ гэж бодоход тэр хугацаанд ингээд зөвхөн ингээд өөртөөгөө ярилцах боломжтой. Тэгээд буцаад ингээд би яг нөгөө өнгөрсөн 7 хоног ч юм уу өчигдөр ч юм уу ингээд тохиолдсон ингээд эсвэл надад хэлсэн үгийг ингээд бодоод тэг би ер нь юу лээ гэдэг яг бяцлал бол тэгж боддгоо л ах л та нөгөө арай илүү өөр төвшнөл хал та. Гэхдээ тэр чинь миний хувьд болохоор яг ингээд төвлөрж байгаа нэг ганц момент гэх юм уу? Яг зөвхөн өөрлөгөө төвлөрж байгаа. Тэгээ тэрнийхээ нөгөө нэг одоо ийм дадал зуршлаар гэх юм уу нэг багасах хэмжээгээр жишээлбэл би одоо тэрийг яаж хэмждэг вэхээр миний утас руугаа дэлгэцэн зарцуулсан цаг ингээд багасаад багасж байгаа гэх юм уу тий тэргээр би жишээл хэмжээд байгаа гэх юм өөрийгөө тэгэл хүмүүс юу вэ тэдэн цаг гэл ингээд гарч иржтэй 7 хоног болгоны нэгтгэд надад тэр нөгөө мэдээлэл би авдаг тэгэнгүүт амар их цаг болно шүү дээ тэгэнгүүт магадгүй тэгж нөгөө нэг гүйснээрээ надад тэр маань яаж мэдрэгддэг хэрэг үгүй би ч одоо бүр 20 минут баа зарчулсан байж тэгээд ингээд жогноор ингэж нэмэгцээр агаад буцаагаад би магадгүй 2-3 цагаар баг зарцуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй тэр нь надад юм шууд бус замаараа бас ингээд нөлөөлж байгаа юм шиг ингээд санагддаг гэх юм уу. Тэгэхээр бас нэг тийм нөлөөлөл байдаг. Тэгээд миний хувьд бол ингээд ярих юм бол амар өөрөө ярьсан тий. Зүгээр завчнаараа ярил гэсэн өөрийгөө стандарт явах ярьсан тий. Одоо юу гэдэг сэтгэл зүйн ингээд амар олон асуудлууд байгаа. Гэхдээ тэрэн дээр одоо жишээл ингээд хүмүүс янз бүрийн арга барилтай байдаг тий. Гэхдээ би миний ганц зөвлөх зүйл бол ерөөсөө чи тэр үед ямар нэгэн дасгал хөдөлгөөн хий. Хүсээ гаргасан зүйл хий гэж хэлдэг. Тэгээ тэрний хувьд болохоор одоо би ингээд 19 оноос ч хойш ч юм уу гүйж байгаа байхгүй. Тэнгүүд яагаад өөр ингээд тогтмол болгоод ингээд дадал зуршил болгоцсон бэ гэхээр надад тэр бүх ингээд юу гэдэг юм хэцүү байх үед надад гүйлтэл байсан. Тэгээ тэр болгоны араас би одоо юу гэдэг өөлөөч хамаагүй гүйжсэн. Гэхдээ тэр болгоны цаана ингээд амар юм юугаар даван тулсан юм шиг санагдав. Амар сүртэй мэрэд юу гэдэгтэй үнэн шүү. Тийм сүртэй. Ер нь бол ингээд амар юм зүв байдлаар гэх юм уу. Буцаагаад харахаар одоо юу гэдгийг их уугаад архинд орчоогүй байна тий. Одоо юу гэдэг чинь нэг юм өөр юм муу зуршлаар биш тий. Тэгэхээр ер нь бол тэр ингээд дасгал хөдөлгөөн хийх нь ямар ч дасгал хөдөлгөөн байж болно тий. Тэр өөрөө ингээд би ингээд сэргээд эхлэхээр сэтгэл ингээд санагддаг гэх юм уу тий. Тэрнтэй амар санал нийлдэг болохоор тэрийг ингээд тогтмол ингээд хийх нь буцаагаад ингээд айгүй зүгээр л ингээд хийх нь гоё мэдрэмж өгдөг гэх юм уу. Тийм болохоор л одоо жишээл өргөжлүүлсээр байдаг гэх юм уу. За нэг тийм байна. Тийм. Гүүх дээр харин яг яс гүйж байхдаа яадаг үлээ гэж бодчихсон аахгүй юу? Тэгээд яг хоо миний хувьд ч нөгөө гүйж байгаа ч юм уу спорт ингээ хаяас хийдэг нь. Би ингээд яг ийм хүний ирч хүчтэй нас гэж байгаа шүү дээ тий. Одоо залуу яг ийм тархитлагаа маш сэрэг ажилтдаг, шинийг санаачилдаг ч юм уу. Тэгхийн тулд би тархиа илүү их ажилуулмаар байгаа байхгүй ингээд илүү юм сэрэг байгаад юм саруулах ухаантай байгаад тэгхийн тулд яг хамгийн гол зүйл надад нойр байсан. Би яг сайн нойроо аваад зөв цагтаа унтах юм бол маргааш нь ажлын бүтээмж айгүй өндөр байгаад байгаа байхгүй. Гэхдээ
яг сайн унтахын тулд чинь хоёр юм нь хоол. Аятайхан хоол идэхгүй бол тэр яг ингээ нойронд нөлөөлчихөж байгаа. Хит ийм замбраагүй хоол идэх ч юм уу тий. Тэр нэг нөлөөлнө. Хоёр дахь нь болохоор дасгал хийхгүй болохоор чинь хамаг бие хөшөөд одоо агаарт гарахгүй ч юм уу тий уулын гарахгүй эсвэл ингэж биеэ ядраахгүй энэ одоо ингээд өдөржингөө суудсан байгаа юм а ямар нэгэн байдлаар хөлгөөнд оруулахгүй бол нойрны чанар амар бас муу агаад тэгээд ингээд жоохон тэндээс одоод бас ингээд жимд яваад ч юм уу гүүж бас ихсэн. Тэгээд айгүй үр нөлөө сайтай байгаа. Тэгээд тэр нь ингээд зүгээр шууд ийм гоё биетэй болмол гэдэг зорилго чинь бас амар хэцүү хүн ингээ хайчиж байгаа байхгүй тийм зорилго тавьчихаар чинь. Тэгэхээр тийм урт юмтай холбогдох гэж бодож байсан. Тэгээд та яхаа гүүх дээр яг нэг юм нь би ихэндээ нөгөө подкаст юм сонсч гүдэг байж байгаа. Сүүлдээ одоо ингээ сонсгоо болцсон. Тэгэнгүүт ингээ тийм би одоо дууд сонсохгүй. Ер нь чихвчгүй ингээ гүйж байгаа байхгүй юу? За. Тэгэхээр ингээ тэр үед ч юм бодоод би өнгөрсөнд ялаа юу илээ ямар тэнүүл гаргачаа энэ хурал дээр ингээд илчдэг байж ч юм ингээд тэрөөсөө амар их юм бодогдоод тэгсэн чинь сүүлд нэг удаа гүсэн чинь зүгээр л гүсэн байгаа юм бодоогүй за юу ч бодоогүй юу гүүх дээр л төлөрсөн байгаа юм ер нь ингээд гүүх гэдэг процесс дээр тэгээд тэр надад амар гоё ингээд санагдсан. Гэтэ дахиад өнөө өглөө бас гүүхэд тал нэг тийгээгүй л дээ. Чи одоо подкаст дээр ороод юу илээ, юу ярих гэж байгаа илээ ч юм уу. Өглөө хөвж явах талаас стил бодсон. Гэтэ хүн бодсоор байгаа бодох бодлого болоод нэхлүүл жинхэнэ одоо төвлөрөх юм болоо зүгээр тэр үед бодсон. Яг тэр момент тэр процессээ төвлөрөх. Тэгэхээр тэр нөгөө одоо замгалчин өөрөө айгу уртаа байхгүй тий. Тэр айгу гоёсан. Тийм манай подкаст нэг зочноор орж исэн. Урка гэдэг нэг нэ заад. Тэр болохоор бас яг нөгөө йогоор хичээлдэг гэд. Би тэрнээс тийм үг тэр яриан дээр сонсоохгүй. Санамсартай амьдр. Тэгээ тэр нь юу хэлээд байгаа юм гэхээр одоо чиний саяны ярьсан шин дээр зөвхөн гүйлт дээрээ төвлөр. Чи одоо гүйлтийн процесс дээр төвлөрөөд шүү дээ. Яг тэр чинь санамсартай амьдрах жишээ гинэ. Тэгээд одоо жишээ иж байгаа хоолндоо төвлөр. Тий, яг тэр ингээ хийж байгаа процессын дээр төвлөр. Тэгвэл яг нөгөө хүний нөгөө тархич нь ингээ амраад тий сэтгэл санааны хувьд ингээ хамаагүй одоо тэр чин бяцлаглын нэг төлөв байгаа байхгүй юу? Ер нь бол би бол тийм хэмжээндээ очиагүй. Би ч бас очиагүй. Гэхдээ чи нэг ч гэсэн удаа тэр мэдэрсэн байна шүү дээ. Тэгэхээр яг тэр нь нөгөө нэг санамсартай амьдр гэдэг нь ерөөсө тэрийг хэлдэг юм байна лээ тий. Тэгээ би тэр тухайн үед гарсан. Тэгээд яг нэг ажилласаа гэр хоорондоо ингээ алхдаг. Алхахтаа нэг ч удаа чихвч зүдгүү, хүнтэй уцаар ярьдаггүй. За тэгээд юу хийдэг вэ гэхээр ерөөсөө л ингээл явж байгаа гудамжинд явж байгаа хүмүүсийг анзаар тий. Магадгүй ингээд алхаж явах үеийнхээ өөрийнхөө амьсгалыг анзаар гэдэг ч юм уу тий. Ингээд алхалтаа ингээд жоохон хурдлуулвал яаж ийн гэл удаашруул би яаж нэг бие биен дээр төвлөрдөг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр болохоор надад нөгөө нэг тэр үед хэлж яхад нь ингээд амар өөр төвшнээ заа бийч тийм арайч тийм болох болоогүй байна да ахын юм бодоод бодлоо шүү дээ. Тэгэхээр чин бас нөгөө нэг гүүж яхтараа ч гэснээр тэгж болох нь шүү дээ. Ер нь бол тэгээ ер нь бол яг тэрийг хүмүүс амьдралдаа нэг юм дадал хөвшил гэх юм уу нэг юм зориудаар хийгээд байгаа хгүй бүр зорж санамсартай гэдэг чинь зориудаар хий гэсэн үг шүү дээ. Яг тэрэндээ зориулж нэрчин одоо хоол идэж байхдаа юм сонсоод баг хоолоо ерөөсөө анзаарахгүй тийм нөө тий сонсох дээр төвлөрсөн ч юм уу тий. Тэгэхээр яг бяцлаглын бас нэг юм нөгөө нэг одоо нэг юм хэлбэр нь гэх юм уу яг тэр зүйлт юм байна шүү дээ. Ер нь бол за хоёлаас та сайхан болж байна да. Гүйлт мөлт толгойчтой нэрэ. Тэгтээ яг ер нь бол нөгөө амьдралын хэм маягийг ингээд асууя гэж бодож байсан чинь ингээд яриагаараа ер нь бол ингээд баг ингээд ярьчлаа шүү дээ тий. Зөвхөн нөгөө ажлаас гадна одоо тэр амьдралын олон нөгөө нэг тулгуур цэгүүд байгаа шүү дээ. Тэрийг бас ингээд бүрдүүлэх нь хамгийн чухал. Тэгжээж л ажил дээрээ л амжилттай өгдөг гэж бодож шүү дээ. За одоо заяа чиний хувьд одоо жишээл амжилттай хүн гэж юу хэлэх юм? Өстө хэцүү асуулт дээр энэ одоо миний хувьд амжилттай хүн жоохон бодгол юм байна л да. Би ч бас өөрийгөө яг 100 болцсон биш те. Яг уу амжилт гэдэгтэй ойлгох юм болов ер нь жоохон үнэн баймаар байгаа. Өөрийнхөө хувьд. Тэ миний хийж байгаа ажил хин нэгэнд харагдахын тулд
одоо байгаасаа гэж би хүсэхгүй байгаа хгүй тий. Ингээд гоё одоо ажил мэргэжил сайжраад албан тушаал ахих нь хин нэгэнд харуулах биш. Би өөртөө баймаар штэ тий. Өөртөө тэндээсээ таашаал амаар ч юм уу. Сая ч гэсэн нөгөө жимгээ ярьж байгаа. Өмнө нь яг уу жимд гоё биетэй би жимд явж байгаа гэдгийг харуулмаар иддэг байсан байж болно. Гэтэ одоо зөвөр би эрүүл тий баймаар ч юм уу ингээд яг тэгэхээр ер нь миний хүрх гээд хүсэж байгаа жоохон үнэн өөрийнхоороо үнэн байгаад зөв байчмаар байгаа. Гэхдээ тэр амар хэцүү байгаа байхгүй юу? Хүн чинь яг үнэн байж чадахгүй заримдаа ингээд сошиал медиа дээр айгу яг өөрийнх нь дүр төрх бас гарахгүй шүү дээ. Ажил дээр хүртэл би ингээд ажлын орчинд хинтээ яаж ярих вэ гэдэг дээрээ дүрд орж байгаа шүү дээ тий. Гэхдээ тэр нь ингээд уг хүнээс маань амар хол зайтай байгаасаа гэж хүсэхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр яг амжилт гэдэг одоо шууд хариулахад надад бол хэвчээ. Тэгээ зүгээр одоо сүүлийн үед бодож байгаа. Жохон үнэн шудраг ч юм уу тий. Тэр нэг суурь зан чанар руугаа явуул айгу зүгээр. Нөгөө буцаад ийм хариулт авсан чинь айгу гүн бодлоо. Би нөөг өөрийг мөн оруулчлаа. Би нөгөө нэг тэрнтэй ноёлдод нэр надад бас нөгөө нэг сүлд бодогдсон бодол нь ингэ санагдчих шүү дээ. Хүн болохоор ингээд бусад хүмүүсийг болохоор айгу за явахтэй махтай гэл одоо юу гэдэг чинь ингээд айгу одоо ингээд өөжөө байдлаар ингээд бодсон юм билэн шүрд юм байна л та. Гэтэл өөртөө болохоор хүн амар хатан онддаг юм байна л да. Ер нь ингээд анзаараад ахаад тэгэл болсонгүй би ингүүл ингэч байсан ингээл те ингээл өөртөө ингээл шүүгээл өөрийгөө ер нь бол шүүгээл гэх юм уу да. Тэгэхээр яагаад ер нь бол өөртөө ингээд ядаж зөөлөн хандаагүй гэж бусад хүмүүст ингээд кэрлээд байгаа юм бэ тий. Тийм нөгөө нэг юм одоо би сүулт миний ингээд нэг юм бодол бол тийм чи тал руу ингээд орсон гэх юм уу. Яагаад ч тэр бодол руу орсон мэдгүй. Ямар ч байсан тэрийг бас санахгүй. Гэхдээ ямар ч байсан хүн өөртөө ер нь бол зөөлөн хандахгүй бол ер нь хин надад зөөлөн хандах юм бэ гэдэг нэг тийм. Тэгээ танаа л ингээд нэг өөрийгөө ингээд шахаал тий. Тэгэл тэнгүүтээ за одоо тэгээд ер нь тэгсэн чи яах вэ? Сүүл дээр ингэсэн байна. Би машин барьж өгч торгуулсан байхгүй юу? Тэгээд тэрийг болохоор амар зөвтгөж байгаа нь бол яг тэр үед болохоор ингээд өөрөө нөгөө амар ингээд жоох хурд хийцэн. Тэгэл амар дуу муугаа чанга тавьсан ингээд амар гоё яг өөрийнхөөрөө ч юм уу ингээд өөрөө гав ганцаар явжсэн болохоор тийм байсан. Тэгээд тэнгүүтээ ингээд торгуулчих жоохгүй тэнгүүтээ цаас үсэн. Тэгэл яа гэдэг торгуулаад би тэгээ өөрөөрөө пэс одоо ингээд өөрөөхөө ингээд ганц байгаа тэр нэг ганц баг момент боломж багт чинь торгуулаад тийм нэг амар өөртөө нөгөө зөвтгсөн point олж авангуутай за гэснэ. Би одоо ер нь жоохон өөрийнхөө хувьд ингээд зөөлөн байх нь зөв юм байна гэж тийм бодол орж ирсэн. Чиний хувьд одоо яг тийм сүүл чиний нөгөө өмнө нь ингээд боддог байсан бодлыг өөрчилсөн тийм үйл явдал ч юм уу тийм бодол байна уу? Яг сайн нөгөө бодол руугаа орж ийн гэдэг штэ. Тийм. Надаас одоо жоохон шудраг бай. Одоо жоохон нэг шудраг бас юм шиг юм байна. Би одоо ингээ үнэн бай маяг гэдэг чинь би тэрийг зарж байгаа байхгүй юу? Гэхдээ би яг үнэн байгаад байгаа бүх үед үнэн байгаа гэсэн үг биш. Санаа тий. Би энэ тэгмээр байна, эрүүл байна гэдэг нь би өнөөдөр дандаа эрүүл байгаа юм хэрэггүй. Би энэ хөвшил рүү тэмүүлж гин гэдэг тэр нэг оюун санааны үе тэр бодол орж ирж байгаа шүү дээ. Тэрийг л ер нь бол яриад байна. Яг зөвөр нэг амар сонин юм шиг одоо үнэн байн шудраг байна гэж ярьсан болохоор зөвөр нэг юм орж ирж байгаа нь. Би нөгөө оюутан байхдаа нэг сушины ресторанд ажилладаг байхгүй юу. Тэгээд тэр одоо юу гэдэг вэ гэхээр бас инээдтэй им кимоно өмсөд бид нар ч нөгөө Аз юм аа нөр болохоор ерөөсөө туркуучин Япон байна уу Монгол байна уу ялахгүй. Тэгээд нөр л байна гөр гэж юутай. Тэгээд би нэг юм кимоно өмсөд сушины рестораны үүдэн дээр моол дотор ингээд зогсдог меню бариад. Тэгээд ингээд хүмүүс одоо анхаарлын татчих шүү дээ. Тэр чинь нэг хүн ингээд кимонотой зогсож байгаа ч. Тэгээд л ингээд сонирхол ямар хоолоо юм хэр би нөгөө меню энтрээ үзүүлээд тэгээ ордог. Тим газар ажиллаж байсан. Тэгээд нөгөө тэр чинь нэг сар тэгээ өдрийн 80 лирач үлээ нэг тэр хавцаа өмтэй байсан. Тэгээд тэн дотор нас нөгөө нэг хоолны нэмэгдэлт өгчдөг. Тэгээд бид нэр хоолоо болохоор өөр моол дээр ингээ моолынхаа дотор байгаа бус газраас ч өгчдөг. Тэгээ яг би нөгөө нэг дотроос нь ингээ нөгөө тооч нь хоол хийж өгөөд ер нь бол идээд. Тэгсэн чинь нөгөө тэр чинь би менюг нь мэдэж байгаа шүү дээ. Үнтэй бол миний айл үжиний баажтаас татсан. Тэгээд орой нөгөө кашер мөнгөө яг тэр мөнгөө аваад цалингаа аваад гэртээ утсан чинь нөгөө миний хоолны мөнгийг бүрэн өгсөн байсан. Зөө одоо ингээд
би ч уг нь дотроос нь ичээд байгаа тий. Чин өөр газраас иж байгаа учраас тэр мөнгөийг чи өгч байгаа шүү дээ тий. Тэг яаж яах үнтэй бол идсэн байгаа тий. Тэгээд тэгсэн чинь ингээд би ингээд тарсан чинь мөнгө нь бүрэн байж байна. Тэгээ би маргааш нь очиод нөгөө нэг хоолныхаа мөнгийг өгөөд одоо яг эцэн хоолныхаа мөнгийг өгөөгүй заяа. Нөгөө нэг надад нэмж өгдөг хоолны мөнгө гэдэг хэсгийг амарг байгаа байхгүй тий. Тэгээд би тэрийг нь өгсөн чинь аваагүй юм манай тэр захирал ер нь алаа авахгүй гэд. Тэгээ би ч нөгөө амралтын хагсаа бүтэнсэнд очиж зогсож ажилладаг. Тэгээд дараагийн хагсаа бүтэнсэнд нэрсэн чинь яг уу миний цалин нэмсэн. Гэтэ яг би тэрийг ингээд цалин нэмсэн одоо гэхээсээ илүү зүгээр тэрийг юу ч ойлгосон бэхээр хүн ингээд анханасаа ямар ч ажил хийж ирсэн би ингээд одоо аягуугаа нөө оюутан багтаа тийм ингээд ямар ч ажил хийсэн ямар ч орчинд байсан юм жоохон зөв юм шодрог байх ер нь амар хүний итгэл тэр чин итгэл хүлээлгэж байсан шүү дээ тийм байна гэж яг тэр хүн тэгж бодоогүй ч гэж магадгүй зүгээр ингээд жамаар цалин нэмэгц юм гэхдээ би бол тэгж бодохгүй байхгүй юу тэгээ тэндээс ер нь бол тэр нэг сэтгэлгээг ингээд гэж одоо нөгөө оюутан багтаа ойлгосон. Тэгээ би тэр газраа ер нь 2 жил тэгээ миний хамгийн удаан ажилласан. Тэгээ айгуу тийм ээлтэй. Тэгээ хол болохоор ингээд амар их бодож явдаг гэсэн тийшээ. Тэгээд тийм газар байсан. Тэгээ одоо тэр хамт олонны гэх юм уу хүмүүсээ хүртэл ер нь бүгдийг надад санддаг. Тэгээ найзууд мэдүүд. Тэгээ надад айгуу ойртод нэдэг. Наад ч өстой гоё жишээ шүү. Нөгөө шудраг үнэн байна гэдэг чинь одоо бас л ба нөгөө дутагддаг зан чанаруудын нэг шүү дээ. Тэгэхээр одоо шудраг байлаа гэд би юу хоцох юм гэлдэг шүү дээ. Ер нь бол тийм одоо аргумент гачирдаг шүү дээ. Яа тэгвэл нийгэм ч өөрөө ийм хэцүү алалцсан тэмцэлсэн ч гэдэг юм уу тий. Хүн болгоо ингээл юу гэдэг хүн болгоны цаана юу байдаг гэж байгаа шүү дээ. Нэг үйлдэл гарлаа гэхэд тэгвэл тэг нь ингүүл ингээд хэд хэдэн ирэх шиг одоо дахиад өөр хувилбарууд гэх юм уу байдаг. Тэнгүүт тэгэхгүйгээр зүгээр л ингээ яг өөрийнхөө байгаагаар шудраг байснараа буцаагаад бас ингэж тэр үн цэнийг бас мэдэрч болж шүү дээ. Тэгэхээр бас юу гэдгийг тэр моментум бас таарсан байна. Гэхдээ хэрвээ тэр өдөр чамтай таараагүй байсан ч гэсэндээ чи үнэхээр тэрэндээ үнэнч байгаад байх юм бол хизээ нэг өдөр бас яг өөр зүйлээр ч гэсэндээ тийм өөр хэлбэрээр ч гэсэндээ би бол гарч ирнэ гэж бол итгэж байна. Тэгэхээр яг одоо тэр одоо зан чанар гэдэг юм уу тэр бодлого болвол бас яг л тээж явах л зөв байх гэж үзэж байна тий. Тэгэхээр наад чинь бол бас нэлээд л одоо гүнс их боллоо шүү. Айгуу тийм сонирхолтой. Гэхдээ оюутан байхад харин тэгэл хүн юм үздэг штэ тий. Тийм байна. Чи юусан намайг аюух бодлоод тийм шүү. Гинт юу илээ мэлээ гэсэн өөрөө амар юм бодцсон. Бясалгал яриад байгаа. Бясалгал яриад тэгээ би юу илээ гэд ингээ аюу бодож мөцсөн сууж штэ. Одоо хоёулаа жоохон мөнгөний талаар ярилцъя. Ер нь бол ингээд яг нэг 2-3 хоног юм яг энэ сэдвэр нэг ярилцж байсан. Тэгэнгүүтээ болохоор мөнгийг болохоор миний хувьд тодорхойлсноор би тэгж хэлсэн байхгүй юу? Ирхчлөө болон стрессээ яаж ингэж дэнсэлж байгаа вэ? Тэрвэр л тэр одоо мөнгийг хэмжнэ тий гэж би бол одоо хэлсэн байгаа. Тэгэнгүүт за ер нь би чанс ингээд шууд ингэсэн байна. Хамгийн сүүлд одоо чи ингээд ямар нэгэн чи сэтгэл хөдлөл дээр тулгуурлаа заяа. Нэг хийсэн мөнгөний зарцуулт юу вэ? Одоо магадгүй баярлсан ч юм уу те. Эсвэл бүр стресстэй байгаад ч гэдэг юм уу те. Тийм одоо тохиолдлоор зарцуулт нь юу байсан бэ? Тэгээд яагаад тийм ерөн шийдвэр? Ер нь нэг юм хэм одоо юу гэдэг сэтгэл зүйн хэм маягаас хамаарат чи ингээ мөнгөн дээр ингээд гар хандлагч өөрөө идэггүй. Тийм байдаг. Мэдээж одоо байгаа шүү дээ те. Ингээд стресс зүйтэй ч юм уу яг гоо жишээ нь би ингээ хоолоо ер нь жоохон хийж авчирдаг бол ер нь надад сүүлийн үед хийж авчирдаг. Тэгж байгаа л одоо хоол хийж авчирхаар чинь би чинь тэр өдрийн хоолны мөнгө гэсэн юм нэмэр байна шүү дээ тий. Ингээд өдөр 30-40 мянга урж байгаа. Тэгвэл зарим ингээл нэг тийм ууртай ч юм уу сэтгэл хөдлөсөн өдөр хоол хийж авчирчаад ингээд урчдаг ч юм уу надад өдөр сэтгэл хөдлөлөөсөө болоод эсвэл ингээ эмгтэй хүмүүс чинь бас ингээл хувцсан дээр ч гэсэн ингээд им сэтгэл хөдлөл амар хэрэгтэй бол яг хэрэгтэй байсан уу гэдээ асуувал байгаагүй. Гэхдээ тэр үед гоё харагдаад байсан ч юм уу тий. Тиймэрхүү юмнууд байгаа. Сүүл нөгөө нэг юу байсан. Би нөгөө нэг марафон гүөх гэж хэлсэн тийгээ. За тэгээд юу гэдэг вэ юу? Би нэг юм дээгүүрээ одоо ингээд өмсдөг прайм маягийн юм ингээд авъя гэд бодчихсон. Тэгээд яг хөө ингээд харсан чинь айгу гоё харагдаад тэгээ авцсан юм.
Гэхдээ одоо би өнөө өглөө жишээлбэл гүүхтэй ингээ бод тэр өмсөөгөө юм. Өнөө өглөө тэрийг өмсчихгүйгээгүй. Би яг өөртөө дутаагааг өмсөж байгаа байхгүй амар удаан өмссөн юугаа. Тэгээд энэ ч нэг амар өмстэй гэж өмсөг төөргүй ч яг нэг хоёр бол өмсөд. Гэхдээ л би тэр үед ингээд амар гоё харагдаад авцсан чинь миний биед нэг юм тухтай мэдрэмжийг бас нэг төрүүлэхгүй ангууд чинь яг нөгөө юм процесс руу ороод ирсэн чинь тэрийг өмсгөө болчих байгаа байхгүй өглөө. Тэгээд тэрийг би энэ нэр нь их амар яг сая харчаад нэг юм хазгаа мөрсөртөө энийг аягүй зөв бодлоо таваад тийшээсөө. Мөнгөн дээр болохоор яа ер нь одоо нөгөө хүмүүс ч ингээд тэгдэж шүү дээ мөнгөн дээр ч одоо шил өнөөдрөөр л амьдрын гэж зарцуулдаг одоо өөрийгөө их зарцуулдаг ч юм уу хүмүүс бол тиймэрхүү байдлаар явдаг. Чиний хувьд одоо мөнгөн дээр яг ямар хөө байрсалтай явдаг вэ? Өөрчлөгдсөн ер нь л. За. Тэгээд өмнө нь болохоор ингэдэг байсан. Өмнө нь угаасаа бид нар чинь сургуулаа төгссөн тэгэл одоо цалингийн хувьд гэсэн би өөрийгөө тэд гэж бас үнэлэхэд хэцүү шүү дээ тэр ч юм тий. Тэгээ тэр үед ер нь аль тэгэл дундаж цалингаа авч байгаа. Тэгээ тэр чинь ингээд л одоо мөнгөөч зөв би нэг тэгж удирддаг бас байгаагүй. Тэнгүүд ингээд хэрэглээндээ аваад таарчдаг. Тэгэл тэр үед ихтэй яг миний одоо бодож байгаа одоо хүртэл боддог юм нь тэр мөнгийг яг яаж зөв өрөх гэхээс илүү эхний тэр нэг юм нь болохоор тэр орлогыг нэмэгдүүлэх хөрөнгө зүйл төр хөрөнгө оруулалт. Одоо ингээд би 3 саяын цалиа аваад саяын бонд авна гэдэг одоо майндсет тэр үед байхаас илүү 3 саяыг даблдах тэр чадварыг олж авах гэдэг шүү дээ тийм ингээд янз бүрийн тэр одоо ингээд CFA сурж байгаа ч юм уу одоо манай Монгол дээр бол яаж нутгуулдгийг бас сайн мэдгүй. Гэхдээ тэр үеийн аягүй чухал байхгүй хүн өөрийнхөө ур чадварыг нэмэгдүүлэх зүйл дээр л ингэж хөрөнгө оруулалтыг тэрэн дээр нас яг илүү жоохон төвлөрдөг байсан. Тэгээ сүүлийн үед болохоор гэхдээ орлого нэмэгдэхийн хэрээр зардал дагаад өсчдөг тий. Тэгээ энэ нь яг priority ч юм уу тий одоо important зүйлөө хэрэггүй яг ингээд чагсаагаа тарахаар тэгэнгүүт нь одоо яг сүүлийн үед яг санхүү хэсэг дээрээ би бүр Excel хөтлөж байгаа гэж нөгөө нэг амар detail рүү орсон. Би одоо 7 өнөخت ингээд Excel дээр бүх зарлагуудаа ингээд гаргаж ирж байгаа. Тэгээ тэр чинь каталог одоо ингээд англи үзэж байгаа шүү дээ. Ингээд чухлын зэрэгээр нь те энэ яг хэвтэйс нөгөө те ингээд пивотлно шүү дээ. Тэнгүүч мараг чухал биш одоо ингээд байрны тог ус мөнгө гэдэг чинь угаасаа хүний bare minimum хэрэгцээ байгаа шүү дээ. Тэгэхээр окей. Тэнгүүд баг ихэнх л чухлын биш зүйл рүү яваад байна. Тэгэнгүүт нэр нь тэн дээрээ жоох юм одоо яг ухаантайгаар за одоо энэ хэрэгтлээг ер нь гаргахгүй гэдэг тийм өдөр тутмын хэрэгтлэн дээрээ тийм хяналт жоохон тавьж эхэлж байгаа. Тэгээ би чинь таксид чинь тэгээд хоол гадуур ичгэр чинь ингээд одоо яг хэрэгтэй гэхээс илүү мөнгнүүд янгууд одоо гэртээ хоолоо хийж авчирч иддэг тэр нь ч гэсэн өөрт ингээ амраа байхгүй. Тийм болж эхэлж байгаа. Тэгээд тэрүүнгээрээ ер нь яах гээд байгаа вэ гэхээр чинь яг тэр мөнгийг тэгж хураачиж яах юм гэхээр нэгдүгээрт ингээд бид нар тодорхой хэмжээнд тэрийг хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Одоо аялал гэдэг юм сүүлийн үед ингээд залуучууд ч гэсэн их аялж байгаа. Тэгвэл би ч гэсэн ингээд нөгөө аялах хэсэг дээрээ бас илүү ингээд мөнгөө зарцуулах дээр төвлөрөөд тэгээд нэг тийм байдлаар ингээд хуваарлтуудыг хийж эхэлдэг болсон. Жохон шинжилгээ хийгээд өөрийнхөө зардлах дээр. Тэгчээд л одоо ингээд яг үгүй залуу хүний үед чинь одоо бас чухал штэ ингээд байр маяр гэл бүхэн болгон л ингээд хэрэггүй гэж ярьдаг ч гэсэн яг эцсийн ондын чинь өөрөө хүний амьдралын хэрэгцээний нэг хэсэг байгаа учраас тэгэхээр бол бид нар чинь тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтыг бий болох хэрэгтэй. Тэгээд одоо жинхэнэ нөгөө CFA-ха портфолио менежмент гэдэг хэсэг рүү орж яг level 3 өгөхтэй л орж эхэлсэн болов уу гэж харж байгаа. Энэ хэсгийн одоо жоохон аялахад зарцуулчих. Гэхдээ яг уу энэ орлогоо болохоор одоо хувьцаа авчиж юм уу энэ одоо надад ингээд заавал амар одоо өнөөдрийн хэрэгцээнд хэрэгтэй зүйл биш байна гэдэг талаас нь ингээд тэрийг яг энэ он гараад сүүлийн 2-3 сар нэлээд тэгвэл одоо саяны ярьсан дээр үндэслээд чиний тэгэхээр хувийн санхүү ер нь бол нөгөө нэг одоо хувийн санхүүгийн сахилга батлын 10-аас бидэд 40-оос оноор дүгнэлдэг байхгүй юу? Тэгэхээр чи хэдэн он гэж дүгнэх вэ? 7. Яагаад үлдсэн 3 оноо нь юу хийж чадаагүй болол чи 7 оноо гэж байна. Би одоо стил юу яаж байгаа байхгүй юм хэрэгцээтэй биш зардал гарсаар л байгаа. Тэгээд зөв зарцуулалтыг хийхгүй ч юм уу те ингээд
тиймэрхүү юмнууд маань байгаа хэвээрээ л байгаа хгүй эргээд ингээ харахаар чинь хэдийгээр тэр одоо ингэж анализ хийдэг одоо ингээ бичдэг одоо юу буруу зөв гэдэг гэсэн чинь харахаар буруу юм стил тийм дотор байгаа тий. Тэгээд тийм дотор чинь эрүүл мэнд гээд одоо би өмнөх нэг подкастын сонсож байхад эрмөнийх дээр лөө. Тэгээ эрүүл мэнд дээрээ зарцуулахыг тэгэхээр яг зөв би бол хуваарлаж байгаа гэж өөрийгөө бас зөв удирдах гэж одоогоор бас бодохгүй байгаа хгүй юу? Яг юунд хүрчүүл зөв удирдах болох вэ гэдгийг бас өөрөөсөө асуух хэрэгтэй л. Тийм. Нэг ийм асуулт санхүүгийн эрхчлөлөнд та хүрсэн үү гэл асууж байгаа. Тэгэхээр баг ихэнх хүмүүсээ үгүй гэж хариулж байгаа. Үгүй шүү дээ. Үгүй шүү дээ. Тэгсэн чинь нэг ийм үнцэг гарч ирсэн. Хүрсэн гэж шууд хэлж байгаа хгүй юу? Нэг хүн. Тэгэнгүүт яагаад гэдгсэн чинь би өнөөдөр ипотекийн зээлч гэдэг юм уу тийм зээлээс бусдаар өөрөөр ямар ч өөр төрлийн зээлгүй гэж байгаа юм. Тэгэхээр тэр хүн бол орлого их олж байгаагаа бол санхүүгийн эрхчлөө гэж үнэлэхгүй байх юм уу? Зарцуул тийм. Тэгэнгүүт одоо тийм хэрэглээрөө зарцуулсан зээлийн аягүй олон төрөлтэй байсан. Тэрийг бүгднийг хааж чадсан. Дахиж тийм төрлийн зээл аваагүй гэдэг ч юм уу те. Тэгвэл тэр хүний хувьд болохоор тэр нь санхүүгийн эрхчлөө гэж тайлбарлаж байгаа байхгүй юу? Тэр нэг тэрийг бас нэг юм харах өнцгүүд нь өөр юм билээ те. Тэгэхээр нөгөө нэг яг уу илүү жоохон тэр сэдв рүү ингээ жоохон судлаад ахаар ч юм уу уншаад хүмүүстэй ярилцаад ахаар ер нь санхүүгийн эрхчлөө гэдэг чинь одоо юу гэдгийг мөнгөнд үнгээр хэмжигддэг асуудал биш юм байна. Хүмүүсийн ерөөсөө нөгөө сэтгэлгээнд л байдаг зүйл юм байна тий. Тийм яг мөнгөөр хэмжиж болно л доо бид нар тий одоо мөнгөөр дүгнэж бол ярьж болно. Гэхдээ тэр хүн одоо жишээлбэл юу гэдгийг яг өөрөө ингээд одоо чи үр төлбөргүй өргөө байна гэдэгтэй л амар хаппи байгаа бол тэр санхүүгийн эрхчлөө гэж хэлж байгаа ч юм уу тий. Тэгэхээр яг тэр нөгөө нэг юм шийдэл нь болохоор шийдэл нь ч юм одоо юу юм харж байгаа үнцг нь өөрөө юу байна гэдгээс л шалтгаалх юм байл л дээ. Би одоо өөрөө санхүүгийн чиглэлээр ажилладаг тий. Тэгэхээр CFA ч юм уу хичээл хийгээд явж байгаа тий. Гэхдээ амар сонин саяхан ингээд би ээж аав хоёроос ер нь л тэрийг ингээ анзарж байгаа байхгүй юу? Юу вэ гэхэлэр хүн юмхнаар ийм юмыг бүтээж болох одоо яг санхүү мөнгө гэдэг утгаараа ингэж тий. Тэр ингээд одоо ээж аавын туршлага юм уу залуу хүмүүс ч ингээд жижигхэн зүйлээс том бүтээн байгуулалтыг хийж чадж байгаа байхгүй юу тий. Яг ингээд сайн та яг юугаар яаж ингэж хийж байгаа хэрэг нэг юм юмыг ингээд мэдгүй tangible болгох ч юм уу бодит болгох, хөрөнгө олгох, үн цэнтэй болгох, өгөөжийг нэмэгдүүлэхтэй тэрийг арчлах жишээлбэл амар энгийн штэ тий. Би тэр байраа хэр ашиглаад мейнтенс хийснээрээ байрны үнцийг өгөөж гэдэг зүйлийг өсгөж штэ тий. А тэгж чадахгүй бол тэр үнцнийг нь хаагаад байна тий. Тэр одоо бит одоо үл хөдлөх хөрөнгө. Тэгэхээр тэр ноу хав ч юм өөрөө зөвхөн санхүүгийн хүн биш ийм эцэг хийн одоо би ээж аваасаа хараад байгаа байхгүй тий. Надаа ингээд л ирээл хилдэг. Тэнгүүт юмыг ингээ юм болгоод сурах хэрэгтэй. Чи ингээд одоо магадгүй бид нар ингээд цалин хүрхгүй байна. Монголын нийгэм дээр инфляцтай хаанаач хүрдгүү гэлээдэг. Гэхдээ хүргэж болох юм байгаа штэ тий. Тэгэхээр тэр зөв шийдлийг олоод суралцах нь чухал юм байна гэл анзаараад л байгаа ингээд. Чи ингээд одоо мэдгүй ээж аваасаа би айгу тэрийг анзаарж байгаа байхгүй юу? Ээж аваадад гэхдээ нэг тийм нов байдаг тий. Ингээд цаанаасаа ч юм уу. Тий. Одоо нөгөө яг энэ сэдв дээр ярихаар нөгөө санхүү гэдэг юм уу амьдралаа яаж болгож ийн гэх юм уу тий. Одоо энгийнээр ярих юм бол тэр чинь өөрөө ингээд бидний нөгөө нэг юм суур чадвар байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр санхүүгийн ажил мэргэжилтэй гэдэг үүднээсээ биш тий. Хүн болгонд байх хэрэгтэй. Нөгөө хүн болгон эцэг их болно гэдэгтэйг адилхан гэх юм уу тий. Тийм энэ нь бол бид нар угаасаа л мөнгөтэй харьцах хэрэгтэй. Мөнгөтэй харьцах харилцаа хандлага бас нэг арай одоо системтэй ч юм өөрийнхөө хувьд те тэгээд илүү багаасаа сурах хэрэгтэй. Зан төлөвийг нь бас нэг ойлгох хэрэгтэй. Багаасаа сурах хэрэгтэй гэдэг ийм поинтууд гардаг. Тэгээ яг одоо тэр чинь өөрөө угаасаа л биднийг одоо юу гэдэг нийгмийн амьдралд хин бэ гэдгийг бас үнэлэх бас нэг ийм хэмжүүр болоод байгаа байхгүй те ер нь бол тэгэхээр бас яг тэр нөгөө нэг мөнгөтэй яаж хийсэн. Тэгэл одоо хүмүүсийн гой гой кейсүүд байт юм билээ нөгөө нэг айгүй жоохон итгэл үнэмшилтэй хийж байгаа хүмүүсүүд бол нөгөө мөнгөө ингэж дууддаг аргууд маргуудтай юм тийм. Тэгэл нөгөө нэг цалингаа буулаа гэхэд цалин бос өдрөө зарцуулт хийдгүү ч гэдэг юм уу тийм. Ингээл тэгээ нөгөө мөнгөтэй яаж нөгөө нэг илүү ашиг орлоготой өсөн дэвчихвэ гэдэг энэ төр дээр илүү анхаарал хандуулдаг тийм
янз бүрийн кейсүүд байдаг юм л. Яг чиний хувьд одоо яг сонсож байгаа хүмүүстэй хэлье гэвэл яг хувь хүний санхуудаа ер нь нэг ийм зүйлүүдийг л анхаарч хүмүүсэл ганц поинтлоо за яг энийг хэлээд одоо нэг хөвшүүлэх хичээгээрээ гэх юм уу тийм зөвлөмж гэвэл юу байна? Ер нь бол ийм надад бол эхнийх нь болохоор тэр нөгөө би өмнө хэлчихсэн. Залуу хүмүүс ер нь бол өөрийнхөө чадвар тэр ордлого олж чадах их үүсвэр чинь айгуу чухал юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Би бонд аваад 20% өгөөчтэй байх чинь жилд 20% л өгөөчтэй. Гэхдээ бидний мэдлэг боловсрал чинь 200% ч өгөөчтэй болох тийм их юм бид нэр өөрсдөнд байгаа тий. Тэрийг амар сайн бас анзаарах хэрэгтэй, ингээ ялгах хэрэгтэй. Тэр бол айгуу чухал. Хоёр дахь нь болохоор мэдээж хэрэглээгээ ингэж амар зөв хянах. Одоо жишээлбэл юу гэхээр манайх чим хэрэгэлдэг эдийн засаг гэх юм уу? Үйлдвэрлэдэг эдийн засаг биш. Ерөөсө хэрэгэлдэг эдийн засаг болчиход байгаа байхгүй юу? Ингээд тэгэхээр тэрийгээ дагаад нийгмээ дагаад ингээд хүний авсныг аваад хүний ингээд яг нийгмийн нэг стандартад нийцнэ гэдгийг хэрэглээгээр хэмждэг болчоор тэр айгүй буруу юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь над яг ингээд зөв юмд л зарцуулах хэрэгтэй. Зөв гэдэг нь яаж үнэлэх? Чухал одоо ингээд яг миний зүгээр бодож байгаагаар яг энэ надад ингээ үнэхээр хэрэгцээтэй гэдэг англи руу орж ирэх зүйл байгаа шүү дээ. Эрүүл мэнд одоо байрны хэрэглээний зардал байж болно те. Гэтэл одоо бидний харахаар тийм нэг удаагийн хэрэглээнүүдийг ингээ сэтгэл хөдлөлийн хэрэглээнүүдийг тэр хамгийн ихэнд ордог залуучууд дээр одоо шоудах гэж магадгүй. Тэр чин амар өндөр дүнгээр одоо ингээд сарын хоолны хэрэглээг чинь нэг удаа гарахтаа зарцуулах гэсэн үг шүү дээ те. Тэр яг ингэж одоо хүний санхүүг савлуулах гэдэг нэгс үгтэй ингэж огцом ингэж гаргадаг. Тэрийг юм ухаантайгаар өөрийгөө ингэж удирдах. Би одоо бас хаяа бас тийх хэрэгтэй зөв. Хаяа тийх хэрэгтэй. Гэтэ тэр байнга байгаа гэж үстэй ингэж юм чин ингэж бүх юм хяналтгүйгээр гараад идэг, бүх юм хяналтгүйгээр зарцуулаад идэг. Тэгэд би одоо жишээлбэл кэшер бас юу яадаг гэхгүй юу? Одоо бэлэн мөнгөөр хэрэглээ гаргадаг. Тэрний яваа ихлээр таксин дээр ихэнхдээ би одоо таксигаа жоохон бууруулах дулаарсан юм чинь алхам гэдэг юм руу орж байгаа байхгүй юу. Тэрийгэ болохын тулд яаж байгаа гэхээр бэлэн мөнгөөр нэг таксиныхаа мөнгө төлж байгаа. Тэгэхгүй бол данснаас уншаад гарчин хүн их зараад ийн үү бага зараад ийн үү гэд ингээд хяналтгүйгээр ингээд ер нь хяналтгүй юм хийн гэхээр чинь л ингээд хэмжээс хэтарч байгаа. Тэгсэн чинь харин бас өндөрлөө байгаа байхгүй юу. Тэгэхээр за дууссан бол алхаад ирчихээ тий. За нэр бас байж болохоор байна тий. За ер нь бол айгүй гоё нөгөө амьдралд хэрэгтэй юм зөвлөгөөнүүд шүү дээ. Яг тэр бэлэн мөнгөний хэрэглээг бас зарим хүмүүсийн хувьд бол яг тэгдэм билээ. Нөгөө төрөвчний эхлээл түнтээс нь дүүрэн байдаг. Тэгэл зарцуулаад явахаар нэмгрээл яваад байгаа шүү дээ. Тэгээ нэмгэрж гин гэдэг нь хүний нөгөө сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ гэхээр угаасаа би одоо ингээд зарцуулалтаа хянах хэрэгтэй юм байна тий. Өчигдрөөрөө хитрхи их зарцуулчлаа гэх юм уу тий. Ингээд шууд ингээд хүнд сэтгэл зүйд нөлөөлт юм байна л да. Нөгөө харилцах тансанд карт ч юм уу ингээд дандаа одоо дижитал хэлбэртэй болсон шүү дээ. Байгаад болохоор тэр юусоо тоож анхаарч авч үзтдэггүй юм бэл. Тэгэхээр тэр нөгөө нэг тэр түрүүнд би нөгөө хүнд хамгийн анх хүндгөөдсөн сэдвүүнд болохоор тэр хүний сэтгэл зүй болон мөнгө гэдэг хоёр зүйл бас айгүй бидний нөгөө шийдвэр гаргалтанд айгүй их нөлөөлт юм байлээ. Тэгэхээр магадгүй яг тэр нөгөө нэг юунуудаа таних нь гэх юм уу буцаагаад нэг эргээд нэг хараад бодох нь хамгийн ихний алхам байх гэж бодоод байгаа байхгүй юу. Сэтгэл зүйн хөрлөөр ямар хэмжээний худалдаа авалт хийх гэдэг ч юм уу те. Тэгвэл яг хуу одоо ялангуяа эмэгтэй хүмүүсийн хувьд бол нөгөө юм тренд тааж гэх юм уу те маш их одоо үнэтэй гоо сайхны девайс хэрэглэл өсний одоо юу гэдгийг амар гой технологи шингэсэн одоо хэрэгслүүд байгаа шүү дээ төлсөд. Хэрэглэх нь зөвлөх л та. Гэхдээ магадгүй би бол өөрийгөө тэгж үнэлдэг байхгүй юу. Үнэхээр би одоо жишээл энэ хүн шиг өдөр тутамдаа хэрэглэж чадахгүй надад хөрөнгө оруулах гээд байгаа байхгүй тийм. Одоо миний ингээ өдөр тутмын лүкийг аягүй гоё бүрдүүлээд те. Би ингээ байн гоё явж авах гэдэг штэ. Зөв. Тэнгүүд би болол тэгэх одоо тэгж хэрэглэх төрлийн хүн биш гэдэг аль хэдийн өөрөө үнэлчихэд байгаа байхгүй. Тэгэхээр би нэгдүгürt нь би ингээл тэрийг ингээл хэрэглэхдээ одоо ингээд дадаагүй ч гэдэг юм одоо тэр бас сурхал ахaltaа. Гэхдээ яг одоогийн төвчд үнэлэхээр цаг зав үнэхээр байхгүй байгаа ч юм уу. За эсвэл магадгүй тэр өөрийгөө зөвтгөж байгаа буруу арга бах. Гэхдээ хэлэх гэж санаа нь болохоор заавал юм угаасаа л одоо зүгээр л бүр ингээд одоо үгдийн дээр үеэс байсан нэг юм зүгээр өсний эндүү байгаа шүү дээ. Тэрийг угаасаа ингээд баг 5 минут төрөхгүй ингээд гээс ингээд орооч харахад би болчдөг учраас яагаад 3 сая ч юм уу 2 сая төгрөгөөр тэрийг одоо худалдаж авах нь миний сонголт юм гэхээр би яач үгүй байхгүй. Гэхдээ мэдээж тийм хэрэгэлдэг хүмүүсийг бол үүсгээгүй. Гэхдээ би юу гэж хэлгээд байгаа санаа нь яг
чи өөрөө яг хий юм бэ? Тэгээ чамд үнэхээр хэрэгтэй юу? Чамд үнэхээр хэрэгтэй бол окей. Бэс болж байна шүү дээ. Би болвол надад үнэхээр хэрэгтэй үгүй байгаа байхгүй юу? Бүр 90% үгүй байгаа байхгүй яг одоо. Гэтэ би магадгүй 5 жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа хэрэгэлцээ явж байгаа үүсэхгүй. Яг одоогийн байдлаар бол үгүй байгаа байхгүй. За тэнгуү тэгэл дахиад нөгөө гоо сайхны ялангуяа надад бол тийм гоо сайхан ийм нөгөө нэг гоо зүйтэй холбоотой юм хэрэглэн дээр би яг өөртөө дандаа тийм асуултуудыг тавьчаад тэгээ дандаа болдог байхгүй юу? Яа тэгэхээр чинь би тренд даах гэдэг нэгдүгürt нь миний ойрын хүрээлэг хүмүүс маш их хэрэгжилж байгаа. Би бараг л одоо хэрэглээгүй үлдсэн ганц хүн болох гэдэг байхгүй юу? Гэхдээ ганц хүн боллоо гэд би тэрийг заавал худалдаж авах юм уу гэхээр стил би одоо ч гэсэндээ өөрөөсөө асуугаад за би худалдаж авахгүй юм байна гэдэг дээрээ дахиад очдог байхгүй. Тэнгүүд одоо нэг ингээд юу гэдэг чинь ингээд 6 сар тутамдаа ч юм уу ер нь ингээд баян ингээд шинэ гоё юм өнүүд гарч идэг болохоор ингээд манай найзууд ч юм уу авцсан байдаг. Тэгэл хэрэгжилж гин гэж ярьдаг. Зарим нь бол үнэхээр хэрэглэхгүй байх гэж ярьдаг. Тэгэл тэрийг ингээд бодоод үзэхээр би ч гэсэндээ нэр ер нь анхаарах хэрэгтэй юм шиг байдаг. Уул нэг боддог. Гэтэ дахиад саяныхаа асуултыг тавихаар стил үгүй байдаг гэх юм уу. Тэр тиймэрхүү байдлаар одоо би бол жишээлбэл тим төрлийн хэрэглэн дээр хязгаарлалтыг өгдөг гэх юм. Тийм. Тэр нөгөө юутаас холбогдож байгаа одоо ингээд яг жоохон онлайн ч юм уу. Одоо эргэлтийн мөрийг гэж байна шүү дээ тий. Эрэл нийлүүлэлтийн мөрийг л бид нэр ингээд хүн болгон л одоо мэдж байгаа тий. Тэг өтер чинь үн буурахаар эрэл төснө гэдэг юм мөрийг үсэж байгаа шүү дээ тий. 100,000 байвал 2 хүн энэ барааг авна. Тэгээ 50,000 болох юм бол 50 хүн авна гэдэг л тэр зарчим шүү дээ тий. Тэгэнгүүт тэр эрэлтийн мөрийг одоо ингээд үсгэр чинь 100,000 дээр 2-ыг төлөх одоо тэр мөнгийг төлөх 2 хүн цаана бэлэн байна л гэсэн үг. Тий. Гэтэл 50 дээр 50-ыг төлөх хүн байна. 48 хүн нь бол 100-г төлөхөд бэлэн биш байх гэсэн үг шүү дээ. Адилхан бүтээгдэхүүн дээр яриад байгаа шүү дээ. Яг зөв. Тэгэхээр чин тэр чинь өөрөө юу вэ гэхээр ер нь бол зарим хүмүүс тэр бараан дээр өндөр хүн төлөөд авахд бэлэн байж байгаа хэрэгцээ нь байж байгаа. Зарим хүн тэрийг нөө гэж бодож байдаг. Тэ одоо жишээлбэл iPhone-ыг би 4 саяыг төлөөд авахд окей байж болно. Миний одоо utilize хийх, value авах гэдгээ би окей гэж үзэж байхад манай ээж хоёр бол тэрийг 4 саягүй. Яа тэгэхээр тэр хэмжээнд би хэрэглэхгүй. Надад уцаар ярихад л болно гэж бодож болно шүү дээ, тий. Тэгэхээр тэр чинь өөрөө яг нөгөө нэг суурь эдийн засгийн онол буюу эрэл нийлүүлэлтийн мөрийн бас нэг зарчим байгаа байхгүй, тий. Тэгэхээр яг тэрийг ингээд амар зөв бодож үзээд миний хувьд хэрэгтэй, зарим хүний хувьд тэр мөнгө төлөхөд бэлэн хүмүүс байж таа. Тэр хүмүүс тэрийг хэрэглэж байгаа. Гэтэ тэрийг яг сайн нийлсэн шиг амар зөв өөрөөсөө асуугаад юм rational одоо хандах хэрэгцээтэй ч юм уу те. Жишээ нь уулын ч юм уу одоо хайкинг хийх бүтээгдэхүүн дээр би өмнө нь одол өгдөг байсан. Тэгвэл одоо өөрөө ингээд дурлаад амар их гардаг болоод эхлэнгүүтээ тэр миний тэрийг өгөх үн цэн нь одоо тэр мөнгийг төлөөд авахтаа би сэтгэл хангалуун байгаа байхгүй тий. Тэр таягийг ч юм уу. Тэгэхээр чинь яг тэр нөгөө энэ надад хэрэгтэй юу? Би үнэхээр ашиглаж чадахгүй utilize хийх үгүй тий сэтгэл хөдлөлч юм бол зүгээр л ихний нэг юм мэдрэмжийн асуудлаас эхний нэг тохоо өгж байгаа. Тийм зүгээр ингээд тархин чи авчих юм уу гэдэг тэр сэтгэлийг л. За одоо нэг нөгөө юу лээ саяны нөгөө марафонтой уялдуулаад би энэ жил анх удаага яг гүйлтийн зориултын бүү засан байгаа. Тэнгүүт тий 5 жил 6 жил уулна гүйж байгаа ингээд ямар нэгэн байдлаар амар тасралтгүй биш ч гэсэндээ ингээд аль болох юм хэм маяг болгоцсон байгаа байхгүй. Тэгсэрний гүйлтийн зориултын пүүзгүүл гүгээд идэв гэсэн байгаа байхгүй. Тэнгүүт чинь буцаагаад өөрийгөө харангуут одоо юу гэдгийг яг энэ жил бүтэн марафонд орох гэж байгаа учраас яг зориулж авсан гэх юм уу. Яа тэгэхээр надад зайлшгүй чухал гэдгийг нь би зориултын пүүзгүй болвол угаасаа бэрхтэлгийн план гэдэг ойлгочихж байгаа байхгүй. Тэгээд харахаар юу гэдгийг ямар нэг зүйлийг ч юм уу эхлээд үнэхээр дур сонирхол хүсэлтэй байх юм бол худалдаа авалт хийхгүйгээр эхэлж болох гээд байгаа байхгүй. Тий. Тэгэхээр тэр талаас нь бас хүмүүс хараасаа гэж бодож байгаа. Ямар нэгэн зүйлийг эхлэхэд зүгээр өөртөө байгаагаас ч юм уу эхлээд тэгээд нөгөө талаасаа үнэхээр хийгээд чадах юм бол ягаад өөрийгөө урамшуулаад худалдаа авалт хийж болохгүй гэж гэдэг тийм point одоо гаргаж ирээд байгаа гэх юм уу? Тийм те. Одоо үнэхээр чадаад ахаар чин тэр чи хобби болж эхэлж шүү дээ. Ганц гүйснээ чи одоо хобби болж шүү дээ. Тэгээ хоёр гүгээд би гүйдэг хоббитой хэр чи бас айгүй санаа. Гэтэ ингээ олон гүгээд яг хобби болж эхлэх мөчөөс харин хүн цаг хугацаа мөнгийг тэр зүйлдээ зарцуулж ийж тэр нь илүү цаашаанаа ингээд одоо үн цэнтэй байх юм байна гэж надаас анзаарагдаад байгаа байхгүй юу. Тэр нь ингээд ажил дээр ч гэсэн мэдлэг боловсруулаа цаг хугацаа мөнгө гэдэг юм зарцуулагддаг ингээ ямар нэг юм төрхийн тулд
Тэгэнгүүт яг сая нийлснэртэй ингээд одоо би яг ингээд бас гүддэг болж хэллэнгүүтээ одоо ер нь тогтмолгүй хөх тэр сонирхолтой болоо те ингээд нэг юм 6-7 сар гүгээд ч юм уу. Тэгэнгүүтээ нэр энэ уцаа хийдэг хэсэг чинь нэг цүнх авахгүй байлаа юу. Яг зөв. Ингээд утас хийхэд ингээд дандаа байнгын 7 хоногт 2 гүгээд ахаар чи уцаа бариад гүгээд ахаар аягүй хэцүү. Тэгэнгүүт тэрийг бодож эхэлж байгаа. Тийм ээ те. Тэгвэл хоёулаа энэ дээр бас санал нэг. Тийм ээ. За одоо ерөнхийдөө бол хоёулаа ер нь бол манай подкастн дээр бол хамгийн удаан ярьсан одоо зочин маань болж байна. Тэгэхээр ер нь бол би яг подкастныхаа үндсэн нөгөө нэг асууя гэсэн ярих гэсэн санаанууд бол бүр ярьчихсан гэж бодож байна. Гэхдээ одоо хамгийн сүүлийн асуултыг болохоор өмнө нь л манай подкаст нь яг ийм асуултаар бол дуусч байгаа юм. Тэгээ шанс болохоор арай өөр байдлаар авсан байна. Яг илүү гоё ингээд үгдийн карьерийн хувьд тий одоо яг өөрийгөө одоо магадгүй чи энэ жилийн ч юм уу төлөвлөгөө ч юм уу ойрын хугацааны төлөвлөгөөгөө гаргасан байгаа бол яг карьерийн хувьд одоо яаж өөрийгөө харж чинь тий одоо бол нөгөө групп дотор бол бас нэг шин салбар руу орсон байгаа. Шин одоо чиг үүрэгтэй ажиллаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр талаас нь хуваалцаад тэгээд подкастад дуусаа гэж бодож байна. За карьерийн хувьд болохоор би яг богино хугацаанд гэх юм уу одоо жил 2 жил ер нь бол яг шинэ бизнес дээрээ нэлээд төвлөрмөр байгаа. Яг тэгэхээр тэр индастригаа яг ойлгож эксперт болно гэдэг чинь айгуу чухал шүү дээ тий. Юм ямыг ингээд жоохон ойлгоод яваад байх шүү дээ. Тэгэхээр тэр чинь өөрөө цаг хугацаа бас зарцуулах байх. Дээрэс нь манайх ингээд шинэ багтай байгаа. Би тэр багийнхаа хүмүүсээс бол маш их зүйлийг одоо ингээд дахиад нүд нэгж байгаа байхгүй юу? Хүүе эн чинь ингэж одоо юм хандах юм байна, ажиллах юм байна. Дахиад суралцах юмнууд айгүй гарч ирж байгаа. Тэгэхээр мэдээж салбарынхаа илүү тэр салбараа ойлгох гэдэг дээр нэ технологийн салбар. Хоёрд нь болохоор одоо CFA-ээр нь бол бас удаан хийж байгаа. Яг гоо CFA би нөгөө level 2 дээр нэг онжсэн. Нэг тэр түүх бас айгүй гоёсэн цаа. Тэгээд тийм болохоор одоо би 8 сар level 3 авахгүй бүжиж байгаа. Тэгээд CFA-ха чартер холтрыг авчмаар байна. За тэгээд яг уу дараа нь мэдээж сурах уу үгүй юу гэдэг бас бодлоод надад ер нь бол байна. Шуугийн гадагшаа юу? Тийм гадагшаа. Тэгээд яг уу тэр нь юу юугүй ингээд нөгөө нэг бүр шин зүйл гэхээс илүү би юм өөр бизнесийн бас нэг орчинд одоо ингээд Монголын ч юм уу те ингээд тэрийг бас нэг юм үзэх ч юм уу те өөр хүрээлэл гэдэг юмнууд бас өөр экспошер авах гэдэг тийм ингээд одоо ингээд нэг замаараа нэг газар руугаа халахад өглөө болохтой яг л адилхан хүмүүс хараад баг адилхан замаар алхаж ирээд буцаад яваад ингээд харч хүн сиклтэй айгүйх орчдөг. Тэгээд нэг юм гаднаас нь хөө юу тлээ гэдэг бодол маань зогсчих үедээ гэж бас хаяа бодож байгаа. Тэгэхээр бас ойрын хугацаанд бол ажил дээр төвлөрөө CFA өгөөд тэгээд магадгүй гой боломж орж ирвэл арай өөр зүйл бодож шүү дээ. Бас зөв. За. Ямарсан хамгийн нөгөө нэг ямарсан заавал level 3 өгөөд чартер холдор маш ойрын хугацаанд болоорой аваад өгсөн тийм болно. Тэгээ дараад нь магадгүй нөгөө нэг зөвхөн чартер холдор хүмүүстэй ярилцах хэсэг дээр бол чамайг дахиад дуусгах юм байна. Яа тэгэхээр хоёул ингээ өнөөдөр ярих сэдв ингээ нөгөө нэг дуусахгүйгээр ингээ би баг хүчээр сая зүгээр нэг асуулт тавиад дуусгачих гэж бодоод аяарчлаа. Sorry нөгөө заяа. Тий дуусгаад шиг. Тэр нөгөө нэг заавал чартер холдор болоорой гэжсэн шүү дээ. Тэгээд яг нэг таас өөрөө шалгалтаа өгчсэн болохоор тэр нэг шалгалтын сэтгэл зүйг ер нь бол нэг мэдэх бах тий. Тэгээд яг би тэн дээр нөгөө нэг level 2 дээр нэг унаад. Тэгсэн чинь тэр бүр надад ингэж бас нэр амар нүд нээсэн уултайсан. Яасаа вэ гэсэн чинь би бүр ажлын хажуугаар яг нэг юм амар хачааллын үеэр яг бэлдсэн. Гэтэл ч одоо миний комплекстэй унсан бол унсан тий. Унсан бөхөд шалтгаан бодохгүй унсан бол унсан. Гэтэ амар стресстэй тахгүй юм гэж ерөөсө бараг л шалтгаалтаа бэлдэж чадахгүй юм нэл стресстэй л. Бараг депрессэнд орсон байсан. Тэгэл шүн мөн 3-4 цагс ирчин. Тэгээд ирчин. Тэгэл 3-4 цагс ирэнгүүтээ нөө би ICR-т яваад өгдөг хар шүн дунд. Тэгээд тийм үү 3-4 цагс очсон хүн чинь ямар эрүүл саруулах ухаантай бэлтгэвтэй. Ер нь нэг ийм байдлаар ингээд явж байгаад шалгалтандаа ер нь унсан унахаач мэдчихсэн тий. Ер нь мэддэн штэ хүн чинь тий. За энэ нь бол унах юм байна. Арай хүчиг юм болоо гэх нэг тийм хэр бэлтгэлээс шалтгаалаад. Тэгээ унчаад ер нь хүн ингээд юмд ингээд амар өөрийгөө
зовоон барин депрессэнд орж юмыг хийнэ гэдэг чинь сайхан зүйл биш. Унж бол болно шүү дээ. Гэхдээ хүн тэрэн дандаа ингээд юм депрессдгүйгээр ингэж амар гүн хямралд орохгүйгээр юмыг зөв төлөвлөж хийх чи өөрөөсөө гол нь юу вэ наа гэд. Тэгээд дараагийнх тэрд айгу арай өөрөөр үзэх гэх юм уу. Тийм амар сэтгэл зүйн хямарсан уналт байдгийн. Нэрээ юу байсан ч одоо дуусгадаг үү те. Нэрээ нөгөө Сефигийн шалгалт чинь бас нөгөө нэг юу яадаг шүү дээ. Хүмүүс нөгөө маш их нөгөө dedication шаарддаг учраас хувь хүнийг миний бодлоор хувь хүний ингээд зам төлөвийг гэх юм уу те хандлагыг маш их өөрчилдөг, харах үнцгийг юмд хандах. Тэгээд одоо ялангуяа бол тууштай байх гэдэг юм. Тэр баг шалгалтанд бэлж байгаа хүн болгон сурдаг байх тий. Угаасаа нөгөө стандарт нь ч өөрөө 300 цагийн at least лимит байгаа тий. Хэлний барьергүй хүмүүс гэж байна шүү дээ. Тэгээд тэр нөгөө нэг энэ одоо Сефигийн шалгалт өгөөд амжилттай болсон ч бай, үгүй ч бай гэх юм уу тий. Яг тэр нэг юунуудыг туулсан хүмүүсийн хувьд бүгдээрээ мэдрээд тодорхой хэмжээгээр одоо магадгүй мэдээж 3 шалгалтаа даваад чартер ордог болцсон хүмүүсүүд бол бүр том бенефит өгөөжтэй байгаа баг. Гэхдээ одоо нүдэнд харагдахыг өгөөж гэсэн үг шүү дээ. Тэр чинь шууд ингээд гэхдээ магадгүй юу гэдгийг 1 2 дугаар левелээ ингээд өгсөн чадаагүй байж болно. Эсвэл чадсан ч бай өргөжлүүлж буруу агуугүй байж болно тий. Ийм тэглээгээ тэр хүмүүсийн хувьд ч гэсэндээ нөгөө нэг маш том өгөөж болж үлддэг юм шиг санагдсан тэр шалгалтын ард гэх юм уу. Тэгэл яг би бас яг тэр үед нөгөө нэг өөртөөгөө ямар ингэж ярилцаж сурсан шүү дээ. Тэгээ яа тэгэхээр үгүй за би одоо бараг л те нэг талд нь гарч өөрөө болоод нөгөө талд нь гарч уусаад ойлаад буцаж басаа бол те ерөөсөө нэг тийм байдалтай. Тэгээ тэр байдлууд чинь буцаагаад яг нэг хамгийн нөгөө ярианы ихэнд хоёулынгийнх нь яриадснаар нөгөө нэг хөх хүнийг өөрийг нь ингээд юм төлөвшөл өөрийгөө таньдаг гэх юм уу те өөрийгөө таних тийм амар том процесс тийм аялал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр маань бас өөрөө буцаагаад жишээл надад одоо ингээд ийм өөр үзэл бодлыг суулгацсан гэх юм уу те тийм байт юм лээ. Тэгэхээр яг харахгүй бид нар бол одоо Сефи шалгалтын үр өгөөж гэдгийг бол бүр маш тийм тэрийг томстаа сэдв болгож ярихаар юм шүү. Тийм одоо Сефи ёс зөв тэр ёс зөв гэдэг хэсэг энэ ажлын салбар дээр амар том царуур ээ. Ер нь айгүй том бүр тий маш том сэдв шүү. Бараг зүгээр ингээд ийм сэдв зохиоё дараагийн юм подкаст нэрээ Сефи mindset. Тэгээд тэрний чин шууд болон шууд бус нөлөө гэлээсээ дуусахгүй их сэдв байгаа байхгүй тий. За нэг сэдв очлоо. За тэгээ аюушмаатай ямарсан хамгийн том амжилтыг Сефи шалгалтын дээр нь бол онцолж өгсмээрээ. За бусад одоо талбарт өөрийнх нь ботсон зорьсон зүйлүүд нь бол одоо нөгөө нэг биелэн гэдэгт бол би амар ихтэй байна. Ягаад тэгэхээр чиний нөгөө нэг өөрөөрөө байна, үнэн байна. Тэгээд дээрэс нөгөө өөрийнхөө үн цэнийг бас ингээд юу гэдгийг харуулахын тулд хичээл зүтгэл гаргадаг гэдэг энэ нөгөө нэг чиний өөрийн чинь үзэл маш олон нөгөө нэг чиний ярьсан яриан дээр бодит жишээнүүдээр бол ингээд батлагдчихж байгаа гэх юм уу тий харагдчихж байгаа учраас тэр нь бол биелэх нь гарцаагүй. Тэгэхээр өнөөдөр бол бид хоёр бол маш нөгөө нэг сэдвийнхаа агуулгаас халиад ч ярьлаа. Гэхдээ илүү ийм гоё нөгөө нэг баялаг яриа боллоо гэж бодож байна. Миний хувьд бол бас нэлээд ийм гоё тухтай яриа болж чадлаа. Тэгээ өмнөх ярианууд нь тухтай байгаа гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ илүү тийм сэтгэл надад төрүүллээ. Тэгэхээр маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдөр бол миний хувьд бол мэдээж зочноороо дамжуулаад нөгөө сонсогч хэн болгон те зөвхөн ингээд санхүүгийн мэргэжилтэй хүмүүс биш шүү дээ. Сонсож байгаа хүн болгонд аль болох санхүү хийх хичээлээ. Би бол өнөөдрийн яриагаад өгөх юм бол маш олон талаар энэ санхүү гэдэг зүйлийг бол тайлбарласан байхаа гэж бодож байна. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс мэдээж өөртөө хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь үлдээгээд те ингээд манай подкастыг гоё ингээд enjoy хийж сонсоорой гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарт хамт байсан бүх хүмүүст баярлалаа. Баяртай. За урьд оролцуулсанд баярлалаа. За баярлалаа. За гарч.